За сайн байцгаана уу сонсогчдоо. Энэ удаагийнхаа дугаараар Улаанбаатар хотоос дээгий. Америкийн нэгдсэн улсын Сан Франциско хотоос тэгшээ мэдчилж байна. За сайхан намарчиж байна уу? Сан Франциско хотоор сайхан юутай вэ? Сайхан амарчиж байна уу? Хотоор Сан Франциско хот уусаа жилийн 4 улирал бараг адилхан байдаг болохоор бараг л хэвээрэл байж байна. Тий. За Улаанбаатараар бол маш налгар намар болж байна. Өчигдөр гэхэд бараг 11-2 градус хүрэлээ шүү дээ. Тийм үү? Сайхан болсон ба штэ. Тийм маш дулаахан намар болж байна. Утаа бас баг байна. За одоо дээр утааны улирал эхлэндээ утахгүй яана санаа зовж шүү. Үнэхээр зя тэгээд хоёроо тэгээ шууд ном руугаа орох уу? За тий. Ном руугаа орохын өмнө хоёлаа спонсор хэлэх болохгүй. Манай энэ удаагийн дугаараар уламжлал эсордын Парма ивент итгэсэн байгаа. Эрүүл амьдралын хэв маягийг түгээцгээе. Эрүүл мэндэд чанарыг хэрхэмлэгч подкаст ивент итгэгч Think Parma байгаа. За битээр энэ удаагийнхаа дугаараар маш сонирхолтой нэг номыг сонгож авсан байгаа. Тэгээд энэ номыг манай нэгэн идэвхтэй сонсогч сайхан санал болгоод тэгээд яг тухайн үед ном хайж исэн болохоор таарад одоо бид гурийн уншиж байгаагүй team setup болохоор их сонирхол татсан ийм ном байгаа. Баярлаа. Гоё ном санал болгосон байна. Үнэхээр номондоо ороод би баар ингээд уншсаар байгаа дуусгасан. Тийм маш сонирхолтой ном байсан гэж хэлмээр байна. За номны нэр болохоор Unnatural Causes. Тэгээд зохиогч нь Richard Shepard гэдэг эмч хүн байгаа. 2018 онд хэвлэгдсэн. Сайхан хэвлэгдсэн ном боловч нангаахын шинжилгээ ухааны ном дотроо маш олон хүн уншиж бас нэлээд өндөрөөр үнэлэгдсэн номнуудын нэг тооцогдож байгаа юм ном байна. Зохиогч маань Richard Shepard гэдэг хүн маань болохоор Английн одоо хамгийн томоохон одоо цаатлын шинжилгээний эмч тийм хүн байгаа. Тэгээд энэ хүн маань ерөнхийдөө ямар ажил хийдэг вэ гэхээр за шүүх эмнэлгийн задлан шинжээч гэхээр нас барагчдын цогцыг нь задлан шинжилээд тухайн хүний одоо үхлийн шалтгааныг нь тодруулдаг, тухайн эмчилгээний оншин ямар байсан, эмчилгээ нь хэр үр дүнтэй байсан гэдгийг нь тодруулдаг тийм хүн байгаа. Тэг ялангуяа энэ шүүхийн эмнэлгийн задлан шинжээч гэж хэлэхээр үхлийн шалтгаан тодорхойгүй хэрэгүүд дээр голчтой ажиллаж тэр хэрэгүүдийг ингэж тодруулдаг гэсэн хүн гэж ойлгож байна. Тэгээ эмч маань амьдралынхаа туршид нийтдээ 23 мянган хүн дээр задлан шинжилгээ хийсэн юм байна. 23 мянга гэхэр чинь л асар томтоо тий. Тэгээ бид нар одоо өгсөн хүн гэхээрэл ямар их айцтай байдаг лээ. Энэ хүн бол амьдралынхаа турш өдөр болгон ийм нас барагчтай ингэж нүүр тулж тэтэнтэй ингэж ойрхон ажиллаж байсан юм хүн байна. Тэгэхээр одоо ямар тийм өндөр тий сэтгэл зүйн бэлтгэлтэй ажил вэ гэдгийг нь сонсоод ойлгох байхаа та бүхэн. За тэгээд уг эмчийн маань ажиллаж исэн кейсүүд болохоор маш тийм Англида болон дэлхийд алдартай томоохон кейсүүд байсан. Томоохон аллах ч юм уу эсвэл осол аваарууд дээр ажиллаж исэн. Гэхдээ бас тийм жижиг кейсүүд бол маш их байсан. Мэдээж энэ хүн номоор болохоор эмч юг харуулахыг хүссэн бэ гэхээр эдгээр хүн амныг хэрэг ч юм уу эсвэл осол аваар учир битүүлэг өхлүүдээс эмч юуг ойлгосон бид нар юуг сурч болох мөн түнчлэн энэ задлан шинжилэгч гэдэг мэрэгжил маань ямар утга учиртай ямархуу байдлаар одоо бидний өвчин эмгээс ингэж хамгаалах өөртөө сэргийлэхэд ач холбогдолтой мэдээллийг түгээж байдаг хэрэгтэй тийм зүйлүүдийг тэндээс олж олдгийг одоо тайлбарснараа их онцлог санагцсан. За энэхүү Richard Shepard гэдэг эмч маань болохоор ерөнхийдөө Англи улсын Hyde Park Corner гэдэг сургуулийн St George's Hospital гэдэг тэр сургуульд докторийн зэргийг хамгаалаад 1977 онд хамгаалаад тэгээд түүний дараа дахиад 10 жил зөвхөн шүүхийн задлан шинжилгээний эмч болохын төлөө 10 жил postgraduate гэдэг зүйлээр хамгаалсныхаа дараа ингээд 16 жилийн дараа шүүх эмнэлгийн задлан шинжилгээний хүн болсон байгаа. Тэгээд задлан шинжилгээний эмч болсныхаа дараахан ер нь Англи улстай хамгийн толгой цогтой Guy's Hospital буюу Guy's эмнэлэгт очиж яг тэр шүүхийн задлан шинжилгээний
эмчээр нь ажилласан байгаа. Тэгээд сая Дэгийн хэлсэнчлэн маш олон улсад танигдсан том хэрэгүүдээр ажиллаж байсан үнэхээр тийм чадвартай задлан шинжилгээний эмч байгаа. Тухайлбал гэх юм бол Лондонд басан том бөмбөгдөлтийн үе байсан. Түүнээс гадна 1980-ад онуудад болсон томоохон аллагууд бүр 10 хэдэн хүн нас орсон томоохон аллагууд номон дээр бас гардаг л да. Мөн Лондон хотод болсон усан онгоцны осол гэх зэрэг маш том хэрэгүүдээр ажилласан. Мөн Диана Гүнжийн Франц улсад явж Ослоор нас барахт нь тэр хэрэг дээр нь бас ажиллаж байсан гэх мэтчлээ. Ер нь маш том хэрэгүүдээр ажиллаж байсан юм чадварлаг эмчийн төв байгаа. Тэгээд саяхан 2016 онд ном гарахаас 2 жилийн өмнө болохоор post traumatic stress disorder гэж одоо сэтгэл зүйн хувьд гутрал үүссэн тийм одоо өвчин байдаг. Тэрүүгээр онцлогдоод бас тийм сэтгэл зүйн өвчт болсон боловч энэ хүн номыг бичээд тэгээд буцаад хэвийн зүйлдээ ороод тэгээ ажилдаа дахин эхэлсэн байгаа. За тэгээд ном руугаа орохоос өмнө Дэги бит хоёр одоо бүлэгээр мэдээж яриад явна. Тэгээд ном руугаа орохоос өмнө бяцхан сонсогчид хэрвээ сонсож байгаа бол аав ээж нь төр зур холдуулаарэ гэж хэлье. Тэгээд аав ээж нь бас өөртөө сонсчоод бяцхан сонсогч нартаа хүүхдүүдтэй сонсуулаарэ гэж хэлэх байна. Учир нь юм бол одоо ярианых нь ярих байгаа сэдвээс нь та бүхэн бас мэдэж авсан байх. Нилээн ийм нарийн мэдээлэл өгөхөөс гадна нас барагчид цогцос гэх мэтчлэн маш тийм график нэлээд их зүйлүүдийг бид хоёр ярих учраас түүнд нь анхаарал хандуулаарэ гэж хэлье. За тэгээд бяцхан сонсогчд маань одоо холдсон байгаа гэж бүгдээрээ үзээд ингээд эхнийхээ бүлгээр ороод явъя гэж бодож байна. За эхний хэдэн 6 бүлэг ном маань ер нь 34 бүлгээс бүрдэг. Бид хоёр бол 5-6-аар ингээд базаад ярих байгаа. Эхний 6 бүлэг дээр юу гардаг талаар ярив. Ном маань яаж эхэлдэг вүлээ? 87 оны одоо Hunger Force-ийн нийтийн аллага гэж нэрлэгдсэн маш том Английн хүн амны одоо томоохон хэрэг дээр эмч манжихын ажлын талаар гардаг. Тэгээд дууга алхахаар Michael Robert Ryan гэдэг нэртэй ажилгүй залуу 16 хүнийг аллаа. Тэгээд хамгийн сүүл өөрийнхөө амийг өвдгээд дууссан юм хэрэг гардаг. Ээжээ бас алсан. Тэгээд хамгийн сүүлд нь нэг дунд сургуулийн байранд ороод тэгээд цагдаа нарт надад одоо бөмбөг байгаа шүү. Надад ойртож болохгүй сүрдүүлээд тэгээд нэг хоосон ангид ороод өөрийнхөө одоо баруун шанаанд сумзаагоод ингээд нас урсан юм байгаа. Цагдаа нар болохоор бидээ бөмбөг авч явж байгаа гэж сэжиглэжсэн болохоор ойртохыг хүсэхгүй байсан. Тэгээ эхлээд ямар ч байсан үгсэн эсхийг тодруулмаар байна гэд дуудсан. Тэгээд эмчтэй очиход бол цагдаа нар эмчийг ганцаараа ингээд тэр анги руу оруулсан. Тэгээд эмч оронгууд одоо энэ Ryan гэдэг хүнийг үгсэн байгааг тодорхойлоод бас биэнд нь ямар нэгэн нуугдсан тийм бөмбөгийн утас шүрмэс байхгүй байна гэдгийг бас одоо батлаад нотлоод тэгээд цагдаа нарыг оруулсан байгаа. За энэ бол эмчийн маань хамгийн анх ажилласан ийм томоохон аллахын хэрэг байгаа. Тэгээ маргааш өглөө нь нөгөө энэ хүмүүсийн чинь ийм хэрийн газар очиж шалгахаас гадна маргаашаас нь эхлээд ингэж нас барагчдын биен дээр задлан шинжилгээ хийдэг үндсэн ажил маань эхэлдэг юм л да. Тэг үндсэн ажил маань эхэлсэн. Ryan гэдэг хүний алсан, будаж алсан 16 хүн болон энэ Michael Ryan гэдэг өөрөө гэмт хэрэгтэн нийтдээ 17 хүн дээр задлан шинжилгээ хийх болсон. Үнэхээр энэ хүмүүстэй буудуулаад өвчөө эсвэл ингээд зарим тохиолдолд буутаа хүн ирээд ирэхээр ингээд угаасаа зүрхний өвчтөй хүмүүс буудуулахаас өмнө цус арвалт өгөөд өвчтөг. Тэгснийхаа дараа одоо буудуулах тийм тохиолдол бас байт юм л да. Тэрийг нь нотлох байсан. Хоёрдугаарт нь гэх юм бол одоо тархиндаа ч юм уу нүүрэндээ ингээд маш тийм аимшигтай гар ингэж алуулсан тохиолдолд бол тэрийг нөхөн сэргээгээд одоо гэр бүл хамаатан садныхын өмнө одоо оршуулгын ёслол үйлдэхт нь айтаахан харагдуулахын тулд энэ задлан шинжилтийн эмч маань ингэж айтаахан шарахыг ингээд нөхөөд оёод цэвэрхэн болгох хэрэгтэй байдаг. Ийм бас ажил хийдэг болохоор эдгээр хүмүүс дээр ажилласан байна л да. Тэгээд эмч маань ер нь бол ингээд эмч болон түүний туслахууд одоо энэ Michael Ryan гэдэг
алуурчинг хараад маш жигшлээсэн. Яагаад энэ хүн дээр бид нар ажиллах хэрэгтэй юм бэ гэж бас тэгэд хүн л юм чин дотроо бодож исэн. Тэгээд нөгөө үгсэн 16 хүнийг бас маш их өрөвдөж гашуудах сэтгэл төрж исэн боловч тэдний үндсэн мэрэгжил нь бол хүн болгонд хүн тухайн хүний амар хүн байсан хамаагүй хүндэтгэлтэй хандаж өөрсдийнхөө ажлыг хийх гэдэг тийм зүйлээсэн болохоор өөрсдийнхөө тэр сэтгэл хөдлөлийг даваад бүх хүнтэй адилхан хүн гэдэг утгаар нь хандаад ингээд задлан шинжилгээ хийсэн байгаа. За тэгээд эмч маань ер нь яаж ингэж ийм өөрийнхөө сэтгэл хөдлөлийг ийм мундаг удирддаг болцсон бэ гэж тэг хөвгөлтэй ингэж аимшиггээр нүүр тулдаг болцсон бэ гэдгийгүүд энэ хүний бага настай бас их холбоотой явчихж байгаа юм л да. Багада бүр одоо 9 настай байхад нь ээж нь нас орсон байдаг. Ээж нь болохоор бүр хууч өвчтэй, зүрхний хууч өвчтэй. Одоо ухаан орсон цагаас нь л эхлээд ээж нь байнгын эмнэлгээр яваастай, байнгын эмнэлэг зүрхний хагалгаанд ордог. Гэртээ бараг ирж чаддгүй эмнэлэг твтээстэй тийм хүн байсан. Тэгээд 9 настай байхад нь ээж нь нас орохоор нь барахт нь бол айлын бага байсан болохоор уг нь бол тэгээ ирэх хүүхэд байсан боловч ингээд ээжийнхаа үхэлтэй яаж одоо нүүр тулгаа ойлгоогүй те тухайн үед бодогдсон зүйл нь болохоор би ингээд энэ үхлийг зүгээр босон зүйл гэж бодлохгүйгээр л ингээд мартах ч байт юм уу те тийм байдлаар ингээд авчих юм бол надад илүү өвдөлт багтай гашууд багтай байх юм байна гэж ойлгосон юм байна л да. Тэгэхээр тэр ээжийнхаа үхэлд бол ерөөсөө итгээгүй, хүлээж авахыг хүсээгүй, ер нь нүүр тулаагүй, үхлийг бол гашуудж хүлээж авч сураагүй гэсэн үг. За ээжийг нас ороход аав нь бол ганц бие 3 хүүхэдтэй үлдсэн. Тэгээд яг хоо ээжийн оронд ээж болоод аав нь гэрийнхаа бүх ажлыг хийгээд маш мундаг аав байсан боловч бас нуруунд дээрх тэр их ачаанаасаа болоод нэлээд их стресстэй гинт дууралдаг тийм цохолтоо болцсон байсан. Тэгээд ааваасаа болоод олон удаа бас хүүхэд насндаа айц давтчихсэн бас тийм хүнд хэцүү хүүхэд насыг өнгөрүүлсэн байдаг. За тэгээд 13 наснда найзынхаа гэрт тоглож байгаа. Тэгээд найзынх нь аав нь бол эмч хүн байсан. Номын сангаас нэгэн сонирхолтой номыг олж авсан байгаа. Тэгээд энэ ном болохоор бас нэгэн алдартай задлан шинжээчийн бичсэн ийм ном байсан. Тэгээд онгойлгоод үзсэн чинь маш олон тийм одоо тэг хүн амны алгын, ослын, аварын эсвэл одоо өвчнөр болоод ингэж өгсөн хүмүүсийн хэрэгүүд ингээд маш наривчлалтайгаар бичигдсэн. Энэ хүн ингэж өгсөн байна нэ тэгээд бас зургууттай тий. Жохон хүүхэд бол хараад айхаар Shepherd эмчт манаас маш сонирхолтой санагдсан. Яагаад сонирхолтой санагдсан бэ гэхээр тэр задлан шинжээчийн эмч маань энэ хэрэгүүдийг нягтлж үзэх явцдаа яг юу болсон бэ? Яг яагаад энэ хэрэг гарсан бэ гэдэг тэр хэргийн учир шалтгааныг цагдаа нар тайлахад нь тусалж байсан. Тэгэхээр энэ мэрэгжил маань яг тийм одоо мөрдөн байцаагчийн мэрэгжил тэгсэн мөртлөө ангаахын шинжлэх ухаантай хослуулсан юм сонирхолтой мэрэгжил юм байна гэдэг байдлаар Richard Shepherd эмчт маань одоо туссан юм байна л да. Тэгээд энэ мэрэгжилд маш их сонирхолтой санагдаад бүр 13 настайгаас эхлээд иймэрхүү төрлийн номнуудыг бүр ар өөргүй уншаа тий хууц солгоныг цээжлээд тэгээд маш их сонирхоод 10 хэдэн жил яг энэ мэрэгчлэрэл одоо тагнаад суралцаад тэгээ бараг 30 хүрэхээ алдад арай гэж одоо шүүхийн мэдлэгийн задлан шинжээч гэдэг эрхээ аваад ажил дээр гарсан ийм одоо өөрийнхөө мөрөөдлийнхөө хойноос тууштай тэмцсэн юм хүний жишээ байна. Манай одоо номнуудын гол дүрийн Баатар аюу их номноос тийм уран зориг авдаг. Тэгээд тэр ном нь амьдралыг нь өөрчилсөн тийм тохиолдол зөндөө байсан. Тэгээд бас нэг тийм тохиолдол юм болов гэж санагдсан байгаа. За тэгээд дараагийн бүлэг рүү тайлбарлаа гэж бодож байна. Тэгээд энэхүү Richard Shepherd гэдэг энэхүү эмч хүн маань ер нь энэ номондоо өөрийнхөө тэр хувийн амьдралыг ч гэсэн илэн далангүй бичсэн байгаа. Тэгээд тухайлбал түүний нэг жишээ нь бол өөрийнхөө эхнэр болон хүүхдүүдтэйгээ барилсан харилцаагаа илэн далангуй бүх хүмүүс бичдэг. Өөрийнхөө сэтгэл дотроо юу бодож ирсэнээ бичсэн байгаа. За тэгээд эхнэрийн нэг нь болохоор Jane гэдэг. Тэр эхнэртэйгээ өөр оюутан байхдаа анх танилцсан. Тэгээд түүнээс хойш яхаарахгүй эхнэрийнх нь тэр ухаан одоо илүү их мэдлэгтэй байгаа. Тэгээд ийм сэргэлэн цав байдалд нь бас татагдаж тэ. Тэр
ухаантай тэр сайхан бүсгүй байсан учраас тэрэнд татчихж ингээд суусан байгаа. Тэгээ Жэний гэр бүл гэх юм бол өөрийнх нь гэр бүлээс нэлээд ялгаатай хүмүүс байсан гэдгийг энэ ном дээр бас нэлээд бичсэн байдаг. Өөрийнх нь гэр бүл нь ээж нь аль өөрийг нь бага багт нас орсон учраас аав нь л зөвхөн өөрийг нь өсгөж байсан болов Жэний гэр бүлийнх нь болохоор аав ээж нь хоёулаа байдаг. Тэгээд хүмүүсийг гэртээ хөөрдөг инээж хараас ийм хүмүүс байсан. За тэгээд Жен Ричард хоёр маань ер нь хүүхэдтэй болохыг нэлээд одоо оролцсон боловч хүүхдэн дандаа хидэд удаа хүүхдэнд суулгасан байгаа. Тэгээд түүнээс болоод бас харилцаа нь бас муудаж хоорондоо ийм холын биенээсээ хүндээ харилцаа нь бас нэг хэсэг орсон байдаг. Тэгээ азар нэг нэлээд олон удаа зулбсны дараа бас эн чинь хэдхэн удаа биш нэлээд олон удаа гэж хүүхдэн зулбсны дараа хүүтэй болдог. Тэгээд хүүтэй болсноор мэдээж Ричард Шепард маань тухайн үед хамгийн анх ангаахынхаа их сургуулиуд төгсчөө дараа нь шүүхийн задлогын шинжилгээний эмч болох байсан учраас дахиад 10 жил сурсан байгаа. Тэр үеэр бас сурч байсан. Эхнэр нь болохоор эмнэлгийн совилогч хүн байсан. Гэхдээ эхнэр нь би ер нь совилогч биш эмч болмоор байсан юм а гэдэг мөрөөдөлтэй байсан гэдгээ хэлээ. Тэгээд ер нь эмч болоход нь Ричард бас дэмжиж тэгээд 30 нас гарсан байсан боловч мэрэгчлэр дахин шинжилээд эмч болохоор маш удаан тэрхүү сургуульд явдаг байгаа. Тэгээ өөрөөр хэлбэл энэ хоёр хоёулаа хүүхэдтэй те нялх хүүхэдтэй хоёулаа бүтэн сургуульд сурдаг маш их юм завгүй яг цаг үеднээсэн ажилласаа яваад сургуульдаа сураад хичээл хийгээл гэртээ орой ирэнгүүд нь хүүхэд нь уйлж яадаг. Тэгээд нэг нь хүүхдээ гэж арай гэж унтуулж хоолоо идэл хоёулаа шүн дунд хүртэл хичээлээ хийгээд өдөр болгон ингэж үргэлжилдэг байсан байгаа. Ийм хэцүү одоо маш завгүй байсан боловч яг тухайн үедээ бас өөрийнхөө задлан шинжилгээндээ зүрх сэтгэлээ зориулсаар ирсэн. Тэгээ 2 жилийн дараа Ана гэд дахиад нэгэн охинтой болсон. Тэгээд ийм 2 хүүхэдтэй болсон байгаа. За ингээд 2 хүүхэдтэй болоод эхний хүн 6 настай, 2 дахь охин нь 4 настай ингээд ангаахын шижрүүхэнд анх хөл давснаас хойш 16 жилийн дараа хамгийн анх шүүхийн задлан шинжилгээний эмч гэдгийг ингээд шалгалтыг нь даваад ийм задлан шинжилгээний эмч болсон. Тэгээд Англи улстай толгой зогтөг гайс эмнэлэг дээр ийм багт ороод тэр эмнэлгийн багт нь ороод ажиллахаар болдог байгаа. Тэгээд яг энд ажиллахад хамгийн анхны хэрэг нь нэг залууг хутгалж амь насыг хүнээсэн юм хэрэг байсан. Анх хэргийн газар дээр очиход энд бол маш нарийн тайлбарсан байлгээд хутгалж хүнөөхөд нүүрэн дээрх шарах сорив бид нар ингээд зүгээр шарах сорив гэж хэлэх боловч түүнийг нь 3-4 төрлийн шарах байгааг нь хэлдэг. Тэгээд эдгээр шарахууд нь ямар учиртай өндөр газраас унахад тохиосон юм уу, газар чирхэд гардаг юм уу гэх мэтчлээ маш олон төрлийн шарах сорив байдаг. Тэгээд үүнийг нь шинжээд мөн яг аль хэсэгт нь хутгалсан байна, ямар өнцгөөс хутгалсан байна, хутга нь дотор нь ороод дотоод эргэтэнд нь ямар байдлаар одоо хөдөлсөн байна гэх мэтчлэн эдгээр зүйлийг харах юм бол зөвхөн цогцсноос нас орсон хүний биенээс яг тухайн үед ямар үйл явдал болсныг хүртэл ингэж ойлгох боломжтой байдаг юм аа гэдгийг маш юм тодорхой байдлаар тайлбарладаг байгаа. Тэгээд энэхүү хамгийн анхны хэрэг нь яг 4-5 удаа хатгалуулаад ингээд нэг гаражныхаа нэг газараас чирэгдээд ингээд нүүрэн дээр нь зөөрөн сорив болцсон байсан. Тэгээд яг юу басныг эмч маань яг тодорхой байдлаар нь тайлбарлаж өгөөд тэгээд энэ хэрэгтнийг нь бас барьсан ийм хэрэг байгаа. За тэгээд түүнээс гадна эмч маань ер нь задлан шинжилгээний эмч гэдэг маань зөвхөн хэргийн газар тож задлан шинжилгээ хийхээс шүүхийн задлан шинжилгээ хийхээс гадна бас сургуулиудад бас хичээл заадаг байсан байгаа. Тэгээд оюутнуудад бас хичээл заадаг. Тэр зүйлийг бас хамтдаа хийдэг байсан байгаа. За тэгээд энэхүү одоо оюутнуудад хичээл заадаг гэдэг хичээлийнх нь зарим нэгэн зүйлээс бас бидэнд ердийн хүмүүст бас хэрэгтэй гэж бодож байгаа нэг зүйл нэг юм бол маш энгийн үгээр тайлбарлах юм бол тэр нь бол хүний биеийн температур болон амьсгаа барьсны дараа бие хөш гэдэг нэг 2 зүйлэнд хаваас энэ чи жоохон тайлбарлах гэж бодож байна. Тэгээд хүн ер нь нас урсансаа хойш мэдээж
ердийн байж байгаа температур нь ундаг. Тэгээд хвчлэн нэг кино ч юм уу ТV шоунууд дээр гардаг нь хүний биеийн температурыг хураац болоод хэдэн цагийн өмнө насны тодорхойлох боломжтой гэж хэлдэг бол эмчийн хэлснээр бол тийм зүйл нь бол худлаа. Тэр нь бол маш тодорхойлох маш хүнд зүйл. Учир нь гэх юм бол хүний нас хүйс тэгээд түүнээс гадна тарган бөдүүн ч гэдэг юм уу тий эсвэл орчны температур, өрөөний температур, гадааны байдал гих мэтчтэй маш олон зүйлээс хаана хатгалуулсан, доошоо харж унсан байна уу эсвэл дээшээ харж нас орсон байна уу гэдгээс бол маш олон зүйлээс хамаарат тодорхойлох боломжгүй байдгаа гэж хэлсэн. За тэгээд rigor mortis гэд байгаа. Тэр нь болохоор амьсгаа хураасны дараа бие хөшөх юм процесс байгаа. Энэ нь бол юу вэ гэхлээр ер нь бол хүн нас орсныхаа дараа хүний биеэр хөвчл төрөчгөөхөө болдог. Тэгээд түүнээс нь үдээд тэр одоо бидний булчингууд нэгээд хатуураад тэгээд амьсгаа орсны дараа бие хөшдөг юм байна л да. Түүнээс бас нас орсон цагийн тодорхойлох боломжтой юу гэх юм бол бас энэ бол боломжгүй зүйл. Маш олон зүйл нөхөлөлдөг. Байгалийн орчин тий өвхийнхөө өмнө юу хийжсэн, дасгал хийжсэн, эсвэл амарч сууж байсан уу, эсвэл биеийн ченж гэдэг юм уу гэх мэт олон зүйл нөлөөлдөг учраас энэ бас нэлээд тодорхойлох боломжгүй зүйл юм аа. Тэгээд ер нь хамгийн тодорхойлох боломжтой нь яг задлан шинжилгээний газар очиад задлангаар гарахаар ер нь хамгийн найдвартайгаар ер нь тодорхойлогддог юм байна. За тэгээд ерөнхийдөө ингээд хүн нас орсны дараа яваад ингээд харахаар сая биеийн температур нь булаа. Тэгээд бие нь хөштэй юм байна. Тэгээд түүнийхэн дараа болохоор энэ бие нь болохоор decompose буюу ингээд задардаг байгаа. Тэгээд тэр нь болохоор 3 төрлийн аргаар задардаг гэсэн. Тэгээд ялцрал, занданших эсвэл нөгөөдг нь болохоор юм шингэн юм болдог юм байна л да. Тэр нь болохоор хүний биеийн дотор байгаа өөх нь ингээ шингэрээд бас юм шингэн болдог байгаа. Эдгээр зүйлийн тухай бол лекц уншдаг байсан. Тэгээд энэ процессыг бол маш нарийн ингээд номон дээр тайлбарласан байгаа. Бас энэ эмчийн гол зорилго нь ингэж тайлбарлаж байгаа гол зорилго нь болохоор ингээд хүмүүстэй ямар нэгэн байдлаар өвхөлж гэдэг юм уу нас орсон гэдэг тохиолдолд мэдээж ойр дотных нь хүмүүс маш хэцүү байгаа боловч нөгөө талаас нь харах юм бол энэ бол шинжлэх ухааны чанартай зүйл юм аа. Яагаад ийм зүйл болчихв? Юуны учраас ийм болчихв гэдгийг нь мэдгээд чухлаа гэж ингэж бас лекц уншдаг байсан байгаа. Тэгээд ерөнхийдөө лекцийнх нь оролцож байгаа хүмүүс нь болохоор оюутнууд болон цагдаагийн ажилчнуудад тэр ажлынхаа нөхцөлд илүү зөв шийдвэр гаргах, зөв зүйлийг ойлголтыг өгөхийн тулд ингэж бас лекц уншдаг байсан байгаа. За тэгээд задлан шинжилгээний шүүхийн задлан шинжилгээний эмчийн нэг ажил нь бол мэдээж хэргийн газар очих гэж төрөлтгөлсөн. Хэргийн газар очиод хэрэгтэй танилцаад тэгээд задлан шинжилгээг хийн, задлан шинжилгээнийхээ репорт буюу бүх тайлбарыг бичнэ. Яг юу болсон, ямар зүйл байсан. Түүнийхэн дараач бас нэг оролцох ёстой зүйл нь болохоор шүүх хуралд оролцдог байгаа. Шүүх хуралд бол задлан шинжилгээний эмч нь мэрэгжлийн гэрч гэдэг эксперт гэдэг утгаар нь ер нь оролцдог байгаа. Тэгээд энэ шүүхийн задлан шинжилгээний эмч гэдэг зүйл бол ер нь бол ямар ч алдаа гаргаж болдоггүй мэрэгжил гэдгийг бол маш тайлбарласан байдаг. Учир нь юм бол шүүхийн задлан шинжилгээний эмчийн тэр тайлбараас болоод цаана байгаа хэрэгтэн байна уу эсвэл гэмт хэрэгтэн болох уу эсвэл гэмт хэрэггүй болох уу гэдгийг шийдэгддэг маш чухал зүйл байгаа. Өөрөөр хэлбэл энэ улсын болон бидний одоо нийгмийн шүүхийн систем болон шударга ёстой юм холбогдолтой юм зүйл байгаа. Тэгэхээр ямар нэгэн хариу гаргахдаа тэр нь бүр 100% итгэлтэй тийм зүйлүүдийг гаргадаг. Тэгэхээр мэдээж хэргийн газраас авсан мэдээлэл дээр тулгуурлаад олон төрлийн боломжуудыг бол гаргах боломжтой. Гэхдээ яагаад ийм боломжтой байгаа боломж өөр байгаа боловч миний хувьд энэ гэдэг дүгнэлтийг гаргаж байгаа нь яг баттай тэм дүгнэлтийг гаргах хэрэгтэй болдог. Тэр нь яг шүүх хурал дээр болоод гарч ирээд хамгийн их шалгагддаг юм байна л да. Тэгэд өөрөө эмч маань нэг удаа шүүх хурал дээр яг тэр гэрчээр оролцож байхад нь өөрөө 2 жил ажилласан байсан шүүхийн эмчээр шүүхийн задлан шинжилгээний эмчээр. Тэгтэн нөгөө талаас хэрэгтний өмгөөлөгчт нь болохоор бас 2 дахь удаагийн задлан шинжилгээ хийх тийм эрхтэй байдаг. Тэр эрхийг хэрэгжүүлээд өөрийнх нь багш байсан, профессор байсан 40 жилийн ажлын туршлагатай тэр хүнээр энэ хүү задлан шинжилгээг 2 дахь удаа хийлгүүлээд бас өөр дүн гаргасан байсан.
Тэгтэн тэ шүүх хурал дээр өмгөөлөгч чи одоо хэдэн жил ажилласан 2 жил тэ тийм л 40 жил ажилласан хүний тэ чамд эрдэм намзаас хүнээс чи зөв шийдвэр гаргасан байв гэж бодож гинүү гэх мэтлэг маш том тэ дарамтан дотор байсан боловч өөрийнхөө зөв шийдвэр гаргасан гэдэгтээ бат итгэлтэй учир нь бүгдийг мэдж байгаа ийм байдлаар даарсан. Тэгтээ тэр нь нөгөө нэг 40 жил ажилласан хүн буруу шийдвэр гаргасан гэсэн үг биш ч тэ. Ямар ч байдлаар тайлбарлаж болно. Тэгтээ тайлбарлаж байгаа байдал болгоно заавал зөв байх хэрэгтэй ийм байдаг юм байна. За ингээд ерөнхийдөө задлан шинжилгээний эмч гэдэг хүний ажил нь ерөнхийдөө ингээд шүүх хурал дээр хүртэл ингэж явагддаг. Түүний дараа ч гэсэн хэрэг дахиж хэрэгэн шийдэх юм бол бас ингэж оролцдог ийм ажил байгаа. Дараагийнх нь хэсэг дээр ерөнхийдөө бодит хэрэгүүдийн талаар голдоо ярьдаг. За эхний хэрэг нь болохоор нэгэн жоохон хүүхдийн кейс гардаг л да. Тэгээ энэ жоохон хүүхд маань болохоор дүнгийн төрсөн охин байсан. Нуурын ирэг дээр хогийн харуут нь ингээд богдсон, олдсон. Дотроос нь ингээд үзэхэд бол нөгөө хүйснийх нь юугийн хайчлаагүй те. Хайчлаа тэр чигээр нь яг бүрнэхээр төрүүлээд л ингээд хайцсан байгаа нь ойлгомжтойсэн. Тэгээ цагдаа нар ойр хавьяас нь ирэн сурвалжилж агаад хайсан ээжийг нь олсон байсан. Ээж нь бол ойр хавийнхын зочид буудал ажиллагийн эмэгтэй байсан. Тэгээ тэр эмэгтэй бол хамт ажиллагчдаас айлуулах өөрийгөө жимсэн гэдгийг нуухыг хичээжсэн. Тэгтээ мэдээж жимсэн том гизтэй хүн болохоор нь олон хүн за энэ баг жимсэн байхтаа гэж анзаарч байсан. Тэгээд нэг цуг ажилладаг байсан бармен нь одоо ажилчлалынхаа байрнаас өглөө үүрээр ирт ингээд гараа явж байгаа нь одоо нуурлуу явж байгааг нь харсан байдаг. Тэгэхээр тийм гэрчийн мэдүүлгээс болоод цагдаа нарт тэр хүнийг одоо сэжиглээд гээд баривчилсан. Тэгсэн чинь тэр эмэгтэй болохоор энэ хүүхд маань төрхтөө амьгүй төрсөн юм аа. Тэгэхээр би ингээд одоо айсан даавч хайцсан юм аа гэж тайлбарсан байдаг. Тэгээд цагдаа нар бол энэ хүнд итгэхийг хүсээгүй хүүхдээ алдсан гэж бодсон. Тэгээд Ричард Шепард эмчийг дуудаад үнэхээр энэ хүүхэд амьгүй төрсөн байна уу эсвэл амьтад төрснийхөө дараа үхсэн байна уу алуулсан байна уу гэдгийг тогтоогоод өгөөч гэж хүссэн байгаа. Тэгээ эмчийн дүгнэлтээс болохоор энэ хүүхэд маань яг ингээд төрөх ёстой цагтаа төрсөн дутуу төрөөгүй дээрэс нь төрөх үедээ эрүүлсэн төрснийхөө дараа ядаж хэдэн минут амьд байсныг нь нотолсон. За тэгэхээр дараагийн асуулт маань тэгвэл амьд төрсөн бол ээж нь энэ хүүхдээ алчвуу эсвэл энэ хүүхэд төрснийхөө дараа байж байгаад өгчүү гэдэг асуулт толгорсон. Хэрвээ алсан байх юм бол яаж нотлох юм бэ гэд. Тэгэд эмч маань өөрийн задлан шинжилгээнээс бол асан гэсэн ямар нэгэн баталгаа нотлохоо гаргаж ирээгүй. Тийм баталгаа алгаа. Тэгтээ энэ хүүхдийн өгсөн шалтгаан бол даарснаас болсон байна. Жохоо хүүхдийг ялангуяа дүнгийн төрсөн хүүхдийг алах бол маш амархан байдаг. Ердөө л төрснийхэн дараа өлгийдэхгүй байхад л те хүүхд 15 минутын дотор үхт юм аа. Даарснаас болоод одоо дүнгийн төрсөн хүүхд бол 15 минутын дотор л нас орчдөг. Энэ л жоох хүүхдийг алах бол аюу амархан байдаг. Ямар нэг үйлдэл хийх хэрэггүй зүгээр л орхичход л ингээд хүчдэг. Энэ эмэгтэй болохоор ингээд хүүхдээ санаатаагаар те хүүснийхаа төлөө шүүхийн шийдвэр өгж гарсан бэ гэхээр 2 жил одоо хяналтанд байгаад тэгээд 1 жил сэтгэл мэдрэлийн эмчэд эмчилгээнд орох ёстой гэдэг тийм шүүхийн шийдвэр сонсон байгаа. За 2 дахь хэрэг нь болохоор гэртээ ганцаараа байж байгаад нас орсон хөвшин эмэгтэйгийн талаар байдаг. Тэгээд энэ эмэгтэй ямар байдлаар олдсон бэ гэхээр ингээд шавшаалтан доошоо хараад өвтцэн гэрийнх нь ингээд галтгоонд ингээд хамаг юм боснуулагдсан юм энэ тентгүү ингээд нурцсан. Тэгээд ингээд тийм байдалтай оролцсон. Цонхноос онгорхой. Тэгээ цагдаа нар ямар нэгэн одоо хүн орж гараад энэ хүнийг алчвуу гэд шинжилж үзсэн. Гэтэл ямар нэгэн тийм уулмар олдоогүй. Хүн орж гарсан ч юм уу эсвэл халдсан ч юм уу тийм уулмар олдоогүй байгаа. За тэгээд ийм учир битүүлэг хэргийг тайлбарлахын тулд мөн адил эмчийг мань дуудсан байгаа. Тэгээд эмч очиод оншилсан нь болохоор бас даарснаас болсон гэдэг оншил гаргасан байгаа. Яагаад даарснаас болсон бэ гэдгсэн чинь за ер нь бол ганцаараа амьдардаг хөвшин хүмүүс халаалтынхаа мөнгийг төлж чадахгүй ч юм уу эсвэл ухаан санаа нь орж гардаг нөхцөлд одоо халаалтаа асаахаас мартсан ч юм уу тийм тохиолдол айгүй их байд юм л да. Даарснаас болж гэртээ нас орж байгаа хүмүүсийн их хувь нь хөвшин хүмүүс байдгаа гэж эмч тайлбарсан байдаг. Цагдаа нар болохоор
Гэтэ энэ ч ерөөсөө авцалтахгүй шүү дээ. Энэ үнжээ шалтан өвтөж байгаа үстэй. Дарсан бол яагаад хугацаа тайлцсан байгаа юм бэ гэдгсэн чинь. Энэ high tense die syndrome буюу өөхийнхөө өмнө хамаг юма тайчих гэдэг тийм синдром байдаг юм аа. Энэ яадаг вэ гэхээр хүн үнэхээр дараа бүр ингэ температур нь биеийн температур насар унахаараа юу мэдэрдэг вэ гэхээр аюу халууцж байгаа юм шиг тийм мэдрэмж төрд юм аа. Тэгээд тэгснээсээ болоод зарим хүмүүс хугацаа тайлдаг. Халууцж ийн гэж өөрийгөө мэдэрч байгаа болохоор тэгээд энэ бол аюу олон ингэж даарснасаа болоод өгч жагаад амьд гарсан хүмүүсийн хэлсэн үг байдаг. Би яг ингэж ухаалтгахаа өмнө маш их одоо халууцлыг мэдэрсэн гэд үндэ бол тухайн илэрчээсэн шинж тэмдгүүл маш их даарад одоо өгөхөд ойрхон байсан тийм шинж тэмдгүүд байгаа. Мөн гэрийнх нь одоо тавилгууд яагаад ундуу сундуу байсан бэ гэх тэгэнгүүт ингэж нуугдах одоо сэтгэл зүйн сэтэл төртэй юм байна л да. Ямар нэг юмны ард орох одоо ширээний доор булан дохойд орох ч юм уу одоо шүүгэн дотор орох ч юм уу тэгмээр санагдд юм байна. Тэгээд тэхийн тулд шүүгэн дотор байсан хамаг юм боснуулах ч юм уу гаргах ч юм уу үйлдэл хийсэн байна гэж ингэж тайлбарласан байгаа. Тэгээд үүнээс болоод цагтаа нар за тэгвэл энэ хүн үнэхээр хүнээр алуулаагүй юм байна. Тэгээд өөрөө өгсөн юм байна гэдгийг тогтоосон байгаа. За тэгэд энэ хөгшин эмэгтэй шүүх эмнэлгийн хариуг сонсох одоо хурал дээр нь эмчээс гадна залуухан цагдаагийн цагдаагийн офицер л байсан. Хоёулахнаа байжсэн. Ямар ч одоо тухайн эмэгтэй гэр бүлээс хүн ирээгүй байсан. Тэгээд эмч юу гэж бодсон бэ гэхээр одоо нас барагчдын гэр бүл болон одоо хамаатан саданд уулзах бол надад маш хэцүү байдаг, айц хүчтэй байдаг. Гэхдээ хин ч ирэхгүй байна гэдэг бол хамгийн хэцүү юм байна гэж тухайн үедээ бодож исэн. Энэ нас барагчдаа ганцаараа ингэж хорвоог үдээтэй хин ч ингэж гаргаж өгөхгүй, хин ч санаа тавихгүй байна гэдэг бол хамгийн гонигтай юм байна гэж тухайн үедээ бодож исэн байгаа. За дараагийн нэг кейс нь болохоор нэг залуухан охин байгаа. 10 жилийн охин. Ундаг өвчтэй унтчих та гинтхэн нас орсон. Энэ охины гэр бүлийнх нь аав ээж нь ах эх чинь маш их ордоо харуулжсэн, гонглжсэн. Эмч бол ер нь бол даргийн өмнөд ингэж сэтгэл хөдлөлөө давж чаддаг, удирдах чаддаг хүн байсан боловч энэ гашуудж байгаа аав ээж ах эгчийнх нь хажуудчаад яагаад ч юм бүр ингэж бүр санаасаа уйлмар санагтаад ийсэн. Бүр тийм их гашуудлыг тэр хүмүүсээс мэдэрчээсэн. Одоо залуухан охиноо алдчихлаа. Хамгийн гол нь өөртөө бидний буруу байсан юм биш байгаа да. Бид нар ямар нэгэн зүйл хийж чадах байсан юм биш байгаа да. Унтчих та бидрийг дуудаад ойрлсон байхад нь бид нар сонсоогүй биш байгаа даа ч гэх юм уу. Тиймэрхүү тийм хариуцлууд байсан. Тэгээд энэ бүхэнд эмчээс хариулт авахыг хүсэж байсан. Тэгээд эмч бол зөвхөн үнийг л хэлсэн. Бодлоо шинжилгээний хариунаас юу гэж гарсан бэ гэхээр тухайн хүүхэд бол яг тэр уналтынхаа өвчнөд зориулаад зохистой эмээ хэрглэжсэн ямар нэгэн тунган хэтрүүлэх зүйл гаргаагүй. Унтчих та гинтхэн одоо ингээд энэ одоо өхлийн шинж тэмдэг илрээд ойрсон байж магадгүй. Гэхдээ бараг л ойрлоогүй байх магадлал маш өндөр. Ер нь сэрээгүй байж байгаа төгсөн байх магадлал маш өндөр эснийг тогтоогоод дээрэс нь хэрвээ ингээд сэрээдээ аав ээжигээ дуудсан байсан ч гэсэн аав ээж нь ирээд ямар нэгэн зүйл хийх огт боломжгүй байсан гэдгийг аав ээжт нь хэлсэн. Энэ бол зүгээр аав ээжийг нь тайвшруулах гэж хэлж байгаа биш. Үнэхээр бодит явдал тийм байсан байгаа. Тэгэд энийг хэлэхэд аав ээж нь бол маш их ах эх чинь тайвшруулыг мэдрээд сэтгэл санаа нарай гайгүй уужирсан байгаа. Хамгийн сүүлд наав нь юу гэж асуусан бэ гэхээр миний хүүхэд өхийнхаа өмнө хэр зовсон бэ? Айц одоо маш их тийм айцтай байсан уу? Ганцаараа ингээд явцсан болохоор гэд санаа зовоод асуусан. Тэгсэн чинь эмч болохоор миний бодлоор би мэдэхгүй байх би өгөж үзээг болохоор гэхдээ би олон хүний ингээд өгсөн хүмүүстэй харьцаж байхад юу гэж бодсон бэ гэхээр яг өхлийн тэрмүч гэдэг бол одоо өвчин айц гэхээсээ илүү хүний амьдрал амар амгалан мэдрэх тайвширлын мөч байдаг гэж би боддгоо. Охиныг чинь ч гэсэн би тийм байсан байх гэж найдаж байна гэж хэлсэн байсан. Дээрэс нь олон хүн буруугаар ойлгодог. Задлан шинжилгээ хийж гин гээд энэ тэмдгүү огтлж хэрчээд тийм бол огт хийгээгүй. Задлан шинжилгээний эмчнэр гэдэг бол нас барагчтай маш их тийм хүндлэлтэй харьцдаг. Аль болох шаардлагагүй тийм зүсэлтүүдийг бол хийдэггүй. Хийсэн байсан ч гэсэн тэрийг нь буцаад яг хэвэнд нь байсан шиг нь буцаагаад ингээд засахыг бол маш ихээр хичээдэг байгаа. Тэгээд харин хагалгаанд ороод ч юм уу те залуу эмчнэр ингээд хаяа нүүрнийх нь хавцаа хоолойных нь нэлээд дээгүүр
хэсгээр ч юм уу ингээд зүссэн байдаг. Тэрийг ингээд одоо задлан шинжилгээний эмч бол маш их тийм цэвэрхэн оёход асар их цаг хугацаа зарцуулт юм шүү. Одоо охинтой ч би хүндэтгэлтэй харьцсан гэдэгт битээ санаа зовоорой гэж сэтгэлийн тайлбарлуулсан байгаа. Тэгээ эмч маань уг нь бол өвд болгостын ар гэрийнхэнтэй уулзахдаа айдаг байсан. Би энэ хүмүүсийг тайлбарлуулж чадахгүй л яндаа гэдэг тийм айцтай байсан боловч энэ хэргийн дараа зүгээр л үнийг хэлэх гэдэг те тухайн өвд болгос маань хэрхэн нас орсон гэдэг тэр үнийг л байгаагаар нь хэлэх гэдэг маань ар гэрийнхэнд ямар их тайвшрал болтгийг мэдсэн, ямар их тус болтгийг мэдсэн. Тэгэхээр үүнээс хойш л тийм ар гэрийнхэнд уулзахтай хайцсан арай багсан байгаа. За тэгээд өөрийнх нь бас хувийн амьдралтай холбоотой нэг хэрэг гарсан. Тэр нь болохоор түрүүнд тэгшээ хэлсэн 2 хүүхэдтэй байсан. Тэгээд 2 хүүхэдтэй маш их цаг гаргахыг хичээдэг байсан. Ажлаа тараал гэртээ очивол хүүхдүүдийнхээ даалгаврыг хийлгээл хоол ундыг бэлдээл эхнэр нь бас заагүй ингээд их хичээл номтой байсан болохоор аль болох орой олоо өөрөө игээд хүүхдүүдэд оройн цагаар бол харахыг хичээдэг байсан. Гэхдээ эхнэр нь ингээд нөхрөө юу ч хүмжилдэг байсан бэ гэхээр чиний ухаан санаа чинь хаяа өөр газар байгаа даа. Чи ажилдаа итгэхийг анхаарлаа төвлөрүүлж гин. Дээрээс нь ингээд чиний ажил чинь чамайг жоохон хүүтэн хөндөй хүн болгоод байна гэж хэлдэг байсан. Тэгээ яг иймэрхүү нөхцөл байдал нэгэн том хэрэг гарсан болохоор нэгэн аав гэр бүлээ 2 хүүхдээ эхнэрээ унтчихад нь алдсан тийм хэрэг байсан. Тэгээ хэргийн газар очисон чинь тухайн гэр бүл бол тийм маш аминдаа арчаатай, эмх цэгцтэй, тэгээд орой болгон хоолоо хийж иддэг, жирийн сайхан гэр бүл шиг харагдсан. Ерөөсөө тийм гэмт хэрэг гарахаар айл шиг санагдаагүй. Тэгвэл чинь аав нь болохоор бас өөрийгөө амиа орлохыг хичээгээд амьд гараад шүүхийн шийдвэр болохоор энэ хүн бол одоо сэтгэл мэдрэлийн өвчтэй тэгээд сэтгэл мэдрэлийн эмнэлэг рүү явуулсан юм байсан. Тэгээд сэтгэл мэдрэлийн эмнэлэгт очиод нөгөө авч тухайн эмнэлгийнхаа нэг эмчтэй учир ургуулад тэр эмчтэй болохоор за би үндэ бол галзуу юм шиг жүжиглэж байгаамаа би галзуу юм биш. Би эхнэр хүүхдээс зүгээр л уйдаад алдсан. Бүр ядраад исэн гэд тэгж хэлсэн байсан. Тэгээд нөгөө сэтгэл мэдрэлийн эмнэлгийн эмч чинь айгаад цагдаа нарт энийг нь хэлсэн байна л да. Тэгээд цагдаа нар дахиад энэ хүнийг баривчлаад саатуулаад басан байгаа. Тэгээд энэ хэрэгээс доктор Шеперд юу гэж ойлгосон бэ гэхээр энэ аав те хичнээн ингээд гэр бүлдээ цаг зарцуулдаг тийм арчаатай аав байсан байж болно. Гэхдээ дотроо бол ингээд гэр бүлээсээ уйдаад ядраад эдрийг алчхсан гэд бодож исэн гэдэг чинь л ямар аимшигтай вэ? Би ч гэсэн одоо гэр бүлтэйгээ ингээд цаг зарцуулдаг сайн аав байхыг хичээж байгаа ч гэсэн миний ухаан санаа ажил руугаа яваад ухаан санаа өөр тийшээ байх юм бол би бол гэр бүлтэй үнэхээр цагаа зарцуулж, сэтгэлээ зарцуулж гэж хэлж чадахгүй байна гэд өөртөө бас их сургамж авсан байгаа. За тэгээд энэ хэсэгт гардаг хамгийн сүүлийн хэрэг бол нэгэн залуу эмэгтэй хамтран амьдрагч найз залууга одоо хутгалаад боомлоод алсан юм хэрэг байсан. Тэгээд тухайн залуу эмэгтэй болохоор хэргийн газраас шууд одоо цагдаагийн газар руу очиад уйлаад те хамаг зүйлээ ингээд өчөөд би өөрийгөө хамгаалахын тулд ингээд энэ хүнийг алчлаа гэд алчлаач гэж хэлээгүү би ингээд одоо хутгалаад боомлсон үнэ яралтай тусламж хэрэгтэй байна гэ. Тэгээд тэрийн газар очисон чинь нөгөө нүгцэн байсан. Одоо боомлуулаад хутгалуулаад өгсөн байна уу? Юунаас олж өгсөн байна гэдгийг тодруулахын тулд доктор Шепердийг дуудсан. Тэгээд эмч маань очиод за үнэхээр хийсэн ёсоор нь тэгж өгсөн байна. Энэ бол одоо хууч өвчнөөсөө ч юм уу те архины харт амхины донтолтоос олж өгсөн хүн биш байна. Боомлуулаад тутгалуулаад өгсөн байна гэдгийг тогтоосон. Тухайн одоо тэр өгсөн хүний шалтгааныг тодруулах нь манай эмчийн гол ажил байсан боловч цагдаа нар бас нөгөө залуухан эмэгтэй те алсан хүний бас шарх сорвыг ингээд зургуудыг үзүүлсэн. Тэгсэн чинь тэр зургууд дээр юу байсан бэ гэхээр нэлээд тэбэртэж гинтсэн ингээд тийм утганы сорвнууд маш хүнд шархнууд байсан. Тэгээд цагдаа нар болохоор юу гэж тайлбарсан бэхээр энэ эмэгтэй ингээд найз залуу гэж зодж исэн болохоор өөрийгөө хамгаалахын тулд ингээд алсан байгаамаа. Тэгээд энэ эмэгтэй дээр байгаа шарх сорвнууд бол тэр нас урсан алуулсан залуугийн хийсэн үйлдэл байгаамаа гэж хэлсэн. Тэгэд эмч болохоор өнд нийтгээгүй зургуудыг хараад бодсон бодол нь болохоор энэ бол хүний хийсэн зүйл биш. Энэ эмэгтэй өөрийгөө шархтуулсан зүйл байна. Яагаад би тэгж хэлж байгаа юм бэ гэхээр хэрвээ тийм согтуу харт амхинд донтцсон тийм хүн энэ эмэгтэйг ингээд зодоод тутгалсан бол ийм эмэг цэгцтэйгээр нэг газар адилхан чиглэлд ингэж утгалахгүй байсан. Энэ бол яавч бусад хүний
хийсэн зүйл биш. Энэ эмэгтэй өөрөө өөртөө хийсэн зүйл байна. Ийм хэрэгүүд дээр юу ажиглагддаг вэ гэхээр аль болох тий жижигхэн шарахаар том юм шиг харагдуулахыг хичээдэг. Энэ бол зориудаар хийсэн зүйл байна гэд тэрийг тогтоосон байгаа. Тэгээд эмч өөртөө ч гэсэн ингэж хэлж байгаад итгээгүй. Ягаад тэгэхээр тухайн одоо хэрэг үйлсэн эмэгтэй бол маш залуухан, гин сайлган төрхтэй одоо хэлсэн үгэнд хүн болгон барыг итгэхээр тийм зан характертай эмэгтэй байсан болохоор эмч бас өөртөө ч гэсэн ийм дүгнэлт гаргаж байгаадаа итгээгүй. Тэгээд шүүхийн шийдвэр юу гэж гарсан бэ гэхээр иргэдийн төлөөлөгчд тухайн эмэгтэй хэлсэн үгэнд нь итгээд тэгээд энэ эмэгтэйг бол зүгээр сэтгэл мэдрэлийн эмчлүүлэх хэрэгтэй. Тэгээ буруугүй гэсэн тийм дүгнэлт гаргасан. Тэгээ эмч болохоор юу гэж бодсон бэ гэхээр хэрвээ би ингээд хохирогч болон хэрэг үйлцэн хүмүүсийг өөрийнхөө одоо субъектив бодлоор ингэж дүгнээд тах юм бол энэ миний ажил саад болж магадгүй. Би зөвхөн өөрийнхөө шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлт юу гэж гарсан тэрэндээ л үнэн ч авах хэрэгтэй байна гэж энэ хэрэгээс бол ойлгосон. Тэгээд үүнээс хойш бол тухайн хэрэг гэмт хэрэг шүүх дээр очиод яаж хийдэгдсэн гэдгийг нь бол огт анхаарахаа байсан. Зөвхөн л одоо өөрийнхөө шүүх эмнэлгийн задлан шинжилгээний үр дүнд ач холбогдол өгдөг болсон байгаа. За тэгээд дараагийн хэсэгт нь болохоор эмч маань ер нь би тий энэ удаан жил ажиллах энэ үедээ ерөөхдөө өөрийнхөө тийм хамгийн нарийн мэрэгчсэн тэр зүйлээ сонгож авах хэрэгтэй байна гэдгийг бас бодож байсан. Тухайн үед өөрийнх нь ажиллаж байсан газрын дарга Ян Вест гэдэг хүн бол ерөнхийдөө буу болон тесрэх бодис бөмбөгийн одоо хамгийн дэлхийд мэд танигдсан тийм нэртэй шүүх эмнэлгийн шинжээч хүн байсан байгаа. За тэгэхээр өөрийнх нь миний доктор Шепердийн хувьд болохоор ерөнхийдөө энэ хутагны нарийн мэрэгчлэр дагнсан зүгээр юм байна гэдэг юм бод ер нь төрсөн байгаа. Үүний нэг жишээ гэх юм бол ийм нэгэн хэрэг гарсан юм байна. Настай бараг 80 гаруй настай нэг өвгөн хүн гэртээ маш ингээд хотголуулаад гэрээр нь дөрөн цус болоод ингээд нас орсон байхаа нь ингээд цагдаад нарт олсон байгаа. Тэгээд тухайн үед нь охин нь сандарч гүйж орж ирээд тэнцээ машин дотор сууж байсан. Тэгээд хэргийн газар очиод ингээд харахад цагдаа нарын дүгнэлтээр бол энэ өвгнийг дээрэм тонол хийх гээд хүмүүс иж гэрийн дээрэмдэд тэгээд хутгалчаад аллаа. Тэгэхээр энэ аллах байсан байна гэдэг тийм дүгнэлт гаргаж ирсэн боловч Шеперд хэргийн газар дээрээс гараад хэлсэн нь болохоор үгүй энэ хүн бол амиа хорлсон байна гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар бол тэр үедээ бол тэр хэргийн газар хэрвээ амиа хорлсон байх юм бол хутганд байх ёстой үедтэй гэж хэлээд маш олон хүмүүс зэрэг ажиллаж байсан боловч хутгын ерөөсөө олоогүй. Гэсэн үедээ боловч Шеперд бол яг амиа хорлсон байх нь гарцаагүй. Хутг нь бол бидний одоо нүдэнд орол байх ёстой гэж хэлэхэд бол тэнцээ ажиллаж байсан хүмүүс бол бид бүгдээрээ хайж байгаа зүтэй гэсэн юм шинжтэйгээр харж байсан байгаа. За тэгээд үр дүн юу байсан бэ гэхээр яа харахгүй нэг охин сандарч орж ирэхдээ арын нэг гаражт нь машинаа тавихтаа машин тэр охины машиныг холдуулдаг гэхэд машиных нь яар дугааных нь дор нь нөгөө өвгөний амиа хорлсон хутгын эндээс олцсон байгаа. Яагаад ингэж доктор Шеперд өөрийнхөө дүгнэлт нь маш ихтгэлтэй байсан бэ гэхээр асуусан асуулт нь болохоор энэ танаа аав чинь солгоо хүн байсан гэж асуусан. Тэгээд тэрийг нь бол тийм яг гэсэн. Тэгээд тэгж асуусан учир нь их юм бол гүрээнийхэнтэй тэр хүзүүндийнх нь хавцаа болохоор 2-3 шигийн жижигхэн юм зүсэлтүүд харагдаад тэгээд хамгийн сүүлийнх нь зүсэлт нь хамгийн том болж тараад тэр нь ингээд хамгийн артерийн цуцсан дээр нь тараад хамгийн их цус алдаа тэгээд энэ хүн амиа алдсан байсан. Тэгээд хамгийн ихний тэр жижиг зүсэлтүүд нь ойрхон тэгээд зүүн талдаа байсан зүүн солгой хүн ингэж өөрийгөө зүссэн. Эхлээд ерөнхийдөө амиа орлож байгаа хүмүүс их хвчлэн болохоор өөрийгөө зоригжуулах ч гэдэг юм би чадна гэдэг эсвэл хотгоныхаа эрийг шалгах ч юм уу гэдэг зорилгоор эхлээд нэг хит удаа ингэж жижигхэн зүсдэг байгаа. Тэгээд зориг ороод ирэхээр хамгийн сүүлд нь ингээд яг эцсийнхаа зүйлээр эцсийнхаа утаглаад ингээ амиа орлдог байгаа. Тэгээд яа харахгүй амиа орлсон байдаг гэсэн ингээд тогтоогдсон. За тэгээд түүний дараа болохоор энэ өөрийнхөө нарийн мэрэгжлийн хутга гэдэг зүйлийг бас сонирхож байсан боловч нөгөө талаас бас нийгмийн ухамсар гэдэг зүйлээ бас нэлээд бодож байсан. Үүнтэй холбоотой нэг хэрэг нь болохоор 28 настай Нигерийн гаралтай Африкийн Нигер улсын гаралтай хүн цагдаагийн газар түр хоригдож байгаад нас урсан байгаа. Тэгээд шүүхийн задлан шинжилгээнээс ингээд харахад бол уушигны өрөвслөөр
одоо насварсан байна гэдэг бол ийм шууд задан шилгээ гарсан байгаа. Гэхдээ цаана нь бас учир байсан. Тэр нь болохоор уушны өрсөл болон sickle cell trait гэдэг бас нэг юм өвчний улмаас насварсан байна гэдгийг зүйл онцлогдсон байгаа. Тэгээд учир нь юу вэ гэхээр sickle cell trait гэдэг энэ өвчин нь болохоор ер нь Африк болон дундад Middle Eastern буюу тэр Африкийн орнуудаас ер нь ийм гаралтай өвчин генетикийн ийм мутац болсон ийм өвчин байгаа. Тэр нь болохоор генетикийн нөгөө нэг улаан эс нь ерөнхийдөө цөөрөөд зарим улаан эс нь энгийн улаан эс, зарим улаан эс нь болохоор ийм сикл хэлбэртэй буюу ийм жижигхэн бөөрийн хэлбэртэй. Тэр нь болохоор өөр төрлийн функц үзүүлдэг ийм улаан эсвэл мутацлагдсан ийм өвчин байдаг. Тэгээд эдгээр өвчтөй хүмүүс яадаг вэ гэхээр малярия гэх мэтчлэн өвчнөд болохоор нэрвэгддэггүй. Малариагээс ийм дархлаатай болцсон байдаг боловч нөгөө талаас харах юм бол улаан эс нь ингээд яг өөрийнхөө функцийг хийж чаддаггүй болцсон байдаг учраас одоо хүчил төрөгч багтаа орчинд ороход амь насанд нь маш аюултай байдаг. Тухайлбал өндөр ууланд авир очдөг юм уу, хүчил төрөгч багтаа өрөөнд орох гэх мэтчлэн энэ тохиолдолд амь насанд нь аюултай байдаг. Тэгээд энэ залуугийн хувьд яг юу болсон бэ гэхээр төр хоригдох газар барьж авах хугацаанд цагдаа нар ерөнхийдөө гарын хойдолд нь байгаа. Тэгээд доошоо ингээд шал руу ингээд дараад ингээд тий томато болох гээд ингээд ардаг шүү дээ. Ингээд арж явт нь яа харахгүй нэг юм жижигхэн өрөөнд байсан. Тэгээ олон хүн байсан. Түүнээс гадна уушгинанд нь тийм хангалттай хүчил төрөгч авах боломж байгаагүй. Тэгээд энэ залуу 28 настай энэ залуу бүх түүнээс гадна бусд эрүүл задан шилгээний хариунд бүх зүйл нь эрүүл гарсан боловч зөвхөн энэ өрөвслөөс болоод алдаа гарсан байгаа. Эндээс ингээ юу гэж харагдсан бэ гэхэлэр энэ цагдаагийн байгууллагууд ч гэсэн өөрсдөд нь алдаа байна. Учир нь их юм бол ямар хүмүүстэй яаж харьцах те хэрвээ ийм шинж тэмдэгтэй өвчтөн байх юм бол юу хийвэл энэ хүний амь насанд алдах боломжтой вэ гэдгийг нь бас тийм зөв тийм дасгал сургуулах хэрэгтэй. Тэгээд тийм instruction ингэж өгөх хэрэгтэй байдгийн байна гэдгийг энэ одоо зүйлийг бас цагдаагийн байгууллагад ч гэсэн хүчний байгууллагад ч гэсэн дотороо иргэдийг тэ хограахгүй байх гэдэг үүднээс нь бас өөртөө одоо сайжруулах шаардлагатай байна гэдгийг бодож байсан. Тэгээд энийг яаж сайжруулах вэ гэдгийг бас өөрөө бас тухайн үед ойлгоогүй байсан байгаа. За ингээд ийм цагдаагийн байгууллага хүчний байгууллагаас гадна ягарахгүй өөрийнх нь хутганы мэрэгчлэлтэн болох гэдэг зүйтэй бас нэлээд бас хөөсөөр ирсэн. Түүний нэг зүйл нэх юм бол нэг хоёр залуу голны хэрэгтэр байж байгаад нэг залуу нөгөөдгөө хутгалаад тэгээд ингээд амнаас олцсон байгаа. Тэгээд тайлбарсан нь болохоор нөгөө залуу нь би хутгалаагүй би дөнгөж ингээд бие хамгаалах зорилгоор энэ хэрэг үйлдэгдсэн байна. Би ингээд доошоо хараад гутлаа үдээ сууж ирсэн чинь тэр манай найз хутгатай над руу дайраад ирсэн. Тэгтэн би хутгыг ингээд өөрлөн буцаагаад ингээд хутгыг зоогоод тэгээд тэр хүн насварсан байгаа гэж тайлбарласан. Тэгээд доктор Шепард энэ хэргийг үзэж явах орцонд хүнхээр тий хутгыг нэгээд өөдөөс нь ингээд барьж яхад буцаагаад яг ингээд цоо ингээд зоох боломжтой юу гэдгийг бол бүр гэртээ туршиж үзчихсэн байгаа л да. Тэгээд гэртээ шийдэл хоолж мах тэр ингээд хутгыг зоох тий болж гэнэ үү гэдэг өөрөө бүр ингээд доош тонгоож байгаа дэшээ ингээд хутгыг зоож үзэх ч гэдэм үү өөрөө ингээд гэртээ бас үздэг байсан байгаа. Тэгээд яхахгүй нүгээр нь боломжтой гэдгийг баталсан юм хэрэг гарсан. Тэгээд ерөөхдөө хутганы мэрэгчлэлтэн болно гэдэг үднээс бол байнга гэртээ те өдрийн ойрны хоол билж явахдаа махан дээр хутгадлаа одоо зоож үзэгч гэдэг юм уу эсвэл маш олон төрлийн хутга худалдаж аваад ямар хутга ямар төрлийн байд юм бэ нүү гүнзгий үед үсгэж гэнэ үү гэдгийг зүр мэддэг байсан байгаа. Тэгээд хутган дээр бас нэг санал шилгэхэд нь болохоор ерөөхдөө хүн хутгалуулад хүний амь нас хөнөөгдсөн тохиолдолд ихэвчлэн тэр амь насыг хөнөөсөн тэр хэрэгт нь би тэрүүний алыг гэж бодоогүй маа би ерөөсөө ямар ч алыг гэж бодоогүй санаандгүй болчтой гэж ихэвчлэн хэлдэг. Учир нь их юм бол хутгаар хүний амь насыг хөнөөхөд маш амархан байдаг. Таны бодож байгаас ч илүү амархан багахан зэргийн хүч ороход л жоохон битэй хүн байсан ч гэсэн том битэй хүний амь насыг бол яг хөнөөх бүрэн боломжтой. Тийм ч учраас ер нь ихэвчлэн энэ хутгаар хүний амь насыг хөнөөсөн тийм хэрэгтнүүд бол эмэгтэй хүн бас байх нь олон байдгаа гэж бас тайлбарласан байгаа. За энэ хүү бэлтгэр гарч байгаа дараачийн хамгийн бас нэг том гамшиг бол яхаарахгүй Marchioness гамшиг гэж бас Marchioness disaster гэж
гардаг. Тэр нь болохоор энэ юу байсан бэ гэхээр 1989 оны 8 сарын 20-нд болсон энэхүү хэрэг байгаа. Энэхүү ослын үед 51 хүн амнасаа алдсан. Бүгдээрээ дандаа 20-д настай маш залуухан хүмүүс байсан. Энэхүү ослон Лондон хотын Тамас гол дээр гарсан. Төрсөд рүү тэмдэглэлээ явж байсан 120-30 хүнтэй энэхүү одоо тэр онгоцсон. Хажууд байсан одоо голын доор байдаг хэрэггүй зүйлээд уухдаг тийм том одоо сонгоцлоо мөргөлдөөд тэгээ тэр доор шууд живээд үнээс болоо 51 хүн ингэж нас алдсан байгаа. Тэгээд эмхүү том хэмжээний mass disaster буюу тийм том хэмжээний гамшигын үед бол одоо нас урагчдыг буруу тодорхойлох гэдэг нь бол хамгийн аюултай зүйл байдаг. Тийм болохоор нас урагчдыг сайн тодорхойлохын тулд нэлээд цаг хугацаа орсон. Тэгээд ялангуяа нөгөө энэ хэрэг нь усан дотор болсон учраас нэгэнтээ ингээд усанд живээд ячаар та бүхэн мэддэг шүү дээ. Бид нэр ингээд усан дотор удаан байхаар хуруунууд ингээд сонирн болоод ингээд өрчиждэг тий. Тэрнтэй адилхан тэр чинь хэдхэн минут л болох тийм байгаа. Тэгээд тэр цогцсдууд нь ерөөхдөө усан дотор нэг өдрөөс дээш хэмжээгээр ерөнхийдөө цогцснууд нь усан дотор байсан. Тийм учраас хурууны хийгээд тодорхойлоод маш хэцүү болж ихсэн. Тэгээд ямар ч алдаа гаргахгүй байхыг хүссэн учраас тусгай лабораторид бас энэ хурууны хийгийн шинжилгээг нь явуулж исэн. Тэгээд 1989 он байсан учраас тохоо ДНХ-гийн шинжилгээ хөгжиж амжаагүй байсан учраас зөвхөн хурууны хий болон шүдний мөрөөр хохирож сурагчдыг тодорхойлох боломжтой байсан байгаа. Тэгээд тухайн үед нь нэлээд хэсэг нь бол усан дотор удаан байсны учраас хурууны их авах боломжгүйсэн. Тэгээд тусгай лаборатори руу шилжүүл явуулах гэсэн боловч тусгай лаборатори нь бүтэн цогцсыг хүлээж авах боломжгүйсэн. Түүнээс болоод гарын тайраад 17 гарыг явуулаад тэгээд тэдгээрээс ингэж нас урагчдын яг хин басныг тодорхойлсон байгаа. Тэгээд энэхүү гарын тайрсан 17 одоо энэ хэрэг дараа нь бол нэлээд хэдэн жилийн дараа өөрийг нь бас 10 хэдэн жил зовоосон бас ийм нэг хэрэг болж орхидог байгаа. Учир нь юм бол нас урагчдын гэр бүлээс тий бид нэр зөв хүнийг өгсөн юм уу? Цогцсыг нэг бүтэн авсан дотор нь хийсэн юм уу ч гэдэг юм уу тий. Яагаад цагдаагийн байгууллага ийм муухай харгас зүйл хийж байгаа юм бэ? Гэх мэтчлэн ийм маш олон зүйлийг ерөнхийдөө 10-аад жил ерөөсөө мань хүний нэр тий энэ дээр ажилласан шүүх хэмжлэгийн эмчийнх нь хийсэн алдаа нэг хар гэх мэтчлэн байнга тийм дарамтанд дор бас явсан энэ хэрэг болж гарсан байгаа. Зя тэгээд ерөөдөө дараагийн бас нэг энэ доктор Шепардийн бас удирдсан нэг алдартай бас хэрэг нь болохоор 1992 онд болсон Rachel Nicholson гэдэг 20 хэдхэн настай бүсгүй үхлийн тухай байгаа. Энэхүү бүсгүй нь болохоор 23 настай зүгээр парк дотор жоохон нас охинтойгоо хамт тий алхаад явж ирсэн боловч тэр нь яг гаймшигт өдөр 49 хутгалуулад нас сурсныхан дараа бэлгийн хүч хэрхэлэл төртөд ингээд ийм маш аимшигтай алдаа үлдсэн байдаг. Үүнийг нь доктор Шепардыг гартаа аваад бүх 49 тэ шарах сөрөг хутгалуусныг нь бүгдийг тэмдэглэж аваад аль нь юу байсан бүгдийг яасан энэ гартаж авсан хэрэг байгаа. Тэгэд энэхүү гаймшигт аллагаас хойш ерөөхдөө Английн иргэд цагдаа нараас энэхүү хүнийг олохыг маш их шаардсан. Тэгээд ерөөхдөө шүүх эмнэлгийн эмчнэр бол яг ямар журмаас өгсөн гих мэтлэн дүгнэлтийг гаргаад цагдаа нар яг ямар байдлаар хэрэг учирсан гэдгийг нь бол reconstruction хийдэг. Гэтэл цагдаа нар бүр нийгмийн дарамтанд ор байсан учраас ерөнхийдөө доктор Шепардаас та дахиж нэг хэргийн сөхөд үзээч Rachel Nicholson-ыг яг ямар байдлаар аллагт өртснийг нь дахин сөхөөч гэдэг. Тэгээд дахин өөрөө хийгээд бүр ингээд цагдаа нарт ингэж юм болсон байна гэд бүр дүрслэн үзүүлдэг байгаа. Reconstruction хийдэг. Үүнээсээ болоод ерөнхийдөө ажилчнуудынхаа хооронд ч гэсэн бас бусад шүүхийн эмнэлгийнхаа шүүхийн эмчнараас бас дарамтанд ордог. Учир нь юм бол ийм шаардлагагүй зүйлээ хэрэгтэй чиний мэрэгжил чинь энэ биш байсан гэх мэтчлэн өөрөө сайн санааны төлөө хийсэн байсан боловч ерөөсөө энэ бас ингээд барамттай бас болдог байгаа. Бас ингээд нэлээд сэтгэл санааны дарамтанд ордог ийм зүйл байгаа. За
Тэгээд яг энэ үеэр нь өөрийнх нь аав нас бардаг, өөд болдог. Тэгээд аавыгаа оршуулчаад өөрөө нэг эгчтэй, нэг дүүтэй ийм хүн байгаа. Аавыгаа оршуулчаад буцаж Лондон руу ирэхдээ бас ирэхээс ч бүр ингээд зүрх шимширч байсан. Саяны хэлсэн онгоцны Marchioness осол болон энэ Rachel Nichols-ны үхлээс болоод бас ингэж ирэхэд хэцүү байсан энэ үе байсан байгаа. За тэгээд түүнээс гадна тухайн үед болж исэн 1980 онд болсон бас Стивен Лоренс гэдэг 18 настай өнгөт арьстай хүүхдийг арьсны үтсэлээр ялгарлан гадуурхад 5 хэдэн залуучууд цагаан арьсад олж тутгалж гэж алсан бас хэрэг гарсан, хутгалж алсан болооч тэр нь нотлох баримт байхгүй байна гэдэг үтнээс бас буруудныг нь олоогүй. Тэгээ 18 настай хүүхдийн аав ээж нь бас хэргийг нь хөөсөр байгаа. Энэ үеэр бас таардаг. Тэгээд эмчийн хувьд ч ихсэн бас нийгмийн энэ байдлыг хэрхэн одоо сайжруулах уу, одоо хүний эрхийг хэрхэн хамгаалах уу, цагдаа нарын энэхүү одоо алдаа гаргадаг хэрхэн болиулах уу гэдэг бас тийм зүйлийг бас нэлээд бодогдсон үе мөч болж ирдэг байгаа. За тэгээд дараагийнхаа хэсэг рүү оръё. Дараагийн хэсэгт нь одоо Англид бас хамгийн том гарч ирсэн хэрэгүүдийн нэг 1988 оны 12 сарын 12-нд одоо 3 галт тэрэг мөргөлдсөн тийм томоохон хэрэг гарч ирсэн байна. Тэгээд энэ 3 галт тэрэг болохоор нөгөө галт тэрэгний гэрлэн дохион буруу ажиллаад гэрлэн дохионы алдаанаас болоод ингээ мөргөлдөжсэн юм байна. 35 хүн амьсдэж 400 гаруй хүн шархтажсэн ийм хэрэг байсан юм байна. Тэгээд эмч бол өөрийнхөө эмнэлгээс дөрүүлээ очиод тэгээд энэ хэрэгтэй хэргийн газар ажиллаж байсан. Цагдаа нар хэргийн газраас байж болох бүхий л тэр амьд хүн, өсөн хүний одоо биеийн хэсгүүдийг цуглуулад тэгээд эмнэлэг рүү зөөжсэн. Тэгээд яг уу задлан шинжилгээний эмч нарын гол үүрэг бол ийм томоохон ослууд дээр хамгийн түрүүн яг хэн хинбэ гэдгийг, хэн нүгч үү, ямар хүн өгч үү гэдгийг тогтоох байт юм байна л да. Салсан хэсгүүдийг, биеийн хэсгүүдийг ингээд нийлүүлээд энэ хүний хэсгүүд байна. Тэгээд энэ хүмүүс байна гэдэг тэрийг нь тогтоож ар гэрийнхэнд нь мэдэгдэх бол хамгийн том үүрэг байдаг юм байна. Тэгээд одоо маш тийм гашуудалтай, харамсалтай, сэтгэлийн том дарамтан донд ийм байжсэн юм хэрэг байсан. Тэгээд эмч бол хэрэг дээр ажиллаж байхдаа энэ хүмүүс өглөө зүгээр л ингээд ажилдаа гараад хичээл сургуультай авч ясан хүмүүс байсан бах. Гэтэл юм тохиолдчихдаг гэд ерөөсөө төсөөлөхгүй байхын аргагүйсэн. Тэр хүмүүс юу бодож байсан бол яагаад ийм жирийн өдрийн ийм хэрэг гарч ив гэд маш их тийм сэтгэлийн дарамтан донд ажиллаж исэн. Тэгсэн чинь хажууд нь нэг залуу офицер бүр ингээд нүүр нь бас ингээд цав цагаан болцсон. Арай гэж ингээд ажиллаа хийгээл явж исэн. Тэгээд эмч та зүгээр үг гэд тэр цагдаагаас асуусан чинь цагдаа би зүгээрээ намайг нэг л зүйл аварч чинь тэр бол энэ ажлын дараа би нислэгийн бэлтгэлтэй би нисэгч болох гээд ингээд сургуультанд явж байгаа тэр л намайг аварч чинь та ч гэсэн орлоод үзэхгүй мүү ямар гоё гэж гээд тэгж хэлсэн. Тэгэд эмч бол тухайн үедээ тэгээ ажлынхаа энэ их стресснээс өөрийгөө аврахын тулд ямар нэгэн зүйл хийх ёстой гэж бодож байсан болохоор энэ бол гайхалтай санаа шиг санагдсан. Тэгээд тэр офицертай цуг нисэгч болох тийм бэлтгэл сургуультан дээр очиод тэгээд анх удаа тэнгэрт жолооны ард сууж үзээд ингээд хөөх тэр мөч бол ингээд хамаг тэр стресс нь ард нь холдоод тэнгэрт үүлэн дунд маш тийм амар амгалан тайвширлыг мэдрээд энэ надад хэрэгтэй зүйл байсан байна гэж бодсон. Тэгтээ буцаад ингээд газар дээрээ бууж ирсэн чинь би ямар хүн бэлээ? Манай эхнэр ямар завгүй лээ? Би 2 хүүхдүүдтэй цаг гаргах хэвээр би ингэж одоо өөрийнхөө олдож байгаа цөөхөн цагаа зөвхөн өөртөө зориулаад иж болохгүй, хуваачихсан байж болохгүй гэж бодоод тэгээд энэ нислэгийн сургуультаа болдог байгаа. Тэгтээ бол эхнийх нь хичээл маш их таалагдчихсан байгаа. Тэгээд бас нөгөө хэрэгүүд рүүгээ орё л доо. Бас нэг жоохон хүүхдийн хэрэг гардаг. Тэр нь болохоор 10 сартай хүүхэд гэртээ одоо ганц бие согтуу ээжтэйгээ цуг байж байхдаа нас орсон байдаг. Тэгээд цагдаа нар бол энэ хэргийг маш их сэжигжсэн. Яагаад тэгэхээр ийм хар таймыг хархин дондцсон хүмүүс бол хүүхдээ гэмтэх санаатай болоо санаандгүй гэмтэх магадлал маш өндөр байдаг. Зарим тохиолдолд бүр хүүхдээ хар тамхи ч юм уу одоо арх өгөөд мансууруулад тэгээд одоо уйлахыг нь зогсоох ч юм уу тийм зүйл хүртэл хэрэгэлдэг болохоор эмчийг дуудаад энэ хүүхдийн үхэлд ээж нь буруутай эсийг тогтоогоод өгөөч гэж хүссэн байгаа. Тэгээд эмчийн шинжилгээний
дүнгээс бол хүүхэд ямар нэгэн гадны нөлөөгөөр өгсөн нотлохоо байгаагүй. Тэгэд эмч болохоор энийг жоохон хүүхдийн генетийн үхэл буюу СИЗ гэдэг онш тавьсан. СИЗ гэдэг онш бол задлан шинжээчдийн хувьд жоохон хүүхдийн үхлийн шалтгаан тогтоодог тохиолдолд тавьдаг онш байгаа. 1990 оноос хойш энэ СИЗ-ийн онш бол маш багассан байгаа. Өмнө нь бол одоо 100 хүүхдэд 2 удаа тохиолддог байсан бол одоо бол 1000 хүүхдэд 3 тохиолддог ийм болсон маш их багассан ийм онш байгаа. Үүний ард нь болохоор эцэг эхчүүдэд хүүхдээ бити доош нь харуулж унтуулж байгаа ч гэдэг тийм томоохон кампейнд ажил өрнөсөн. Тэгээд энэ зөвлөгөөнөөс болоод эцэг эхчүүд одоо хүүхдээ дээш нь харуулж унтуулдаг болоод тэгснээрээ хүүхдийн үхлийн эрсдэл нэлээд багассан юм байна. СИЗ гэдэг онш тавигдах нь бас нэлээд багассан юм байна. Тэгэхээр бүгдээрээс анхаарцгаая, хүүхдүүдээ дээш нь харуулж заавал унтуулах ёстой шүү. Бас нөгөө хуучирсан 80-аад оны зарим нэг эмнэлгийн ч юм уу те хүүхд тасрах зөвлөгөөнүүдээр хүүхдийг доош нь унтуулах хэрэгтэй гэсэн тийм зөвлөгөөнүүд байдаг. Тэр нь бол хуучирсан эрсдэлтэй арга юм биш үү гэдгийг хэлмээр байна. За бас нэг хүүхдийн хэрэг гардаг. 6 сартай хүүхэд гэрийнхаа галтгооны өндөр ширээн дээр яжгаад ингээд ширээнээс унаад нас орсон тийм хэрэг байсан. Тэгээ ээж нь бол тухайд хоол хийжсэн хүүхдээ ширээн дээр ийм кар сетэн дээр ингээд тавьсан байсан. Тэгээд бүсийг нь бүслээгүү одоо орхисон байснаас л хүүхэд нь хөрвөөгөөд унаад нас орсон юм одоо бас л байсан. Тэгээд шинжилж үзэхэд бол энэ хүүхэд бол унснаас болоод тийм гадны бэртлээс болоод өгсөн тийм зүйл биш байсан. Хойдлынхон шалтгаан нь болохоор shaken baby syndrome буюу тухайн хүүхдийг те одоо уйлахт нь ч юм уу ямар нэгэн байдлаар одоо ээж аав нь тэрхийг сэгсрээд тэгээд тархинд нь угаасаа гэмтэл учруулсан байсан юм байна гэдгийг тогтоосон. Тэгээд энэ shaken baby syndrome буюу ийм хүүхэд сэгсэрсээс болж үүсдэг ийм зовир өвчин гэдэг нь хэд хэдэн шинж тэмдэгтэй байдаг. Жишээлбэл тархинд нь цус алдсан байх, одоо тархинд хавцсан байх, тэгээ нүдэнд нь цус хууралдах гэдэг эдгээр шинж тэмдэг бол ийм маш аюултай шинж тэмдгүүд юм байна. Тэгээд энэ хүүхэд бол бас тэр шинж тэмдгээр өгсөн хүүхэд юм байна. Тэрнээс биш 1 метрийн өндрөөс унаад өгсөн хүүхэд биш байна гэдгийг тогтоосон. Тэгээд мэдээж хэрэг энэ shaken baby syndrome нэг удаагийнхаар биш олон удаагийн ийм хүүхдээ сэгсэрснээс олж үүсдэг шинж тэмдгүүд болохоор энэ бол яалтчгүй ээжийн буруу байна гэд тухайн үед эмч бол хэлжсэн. Гэхдээ шүүхийн шийдвэрээр бол ээжийг нь чөлөөтэй явуулсан. Энэ ээжийг нь буруутгаагүй ямар нэгэн одоо гэмт хэрэг оноогоогүй. Гэхдээ бусад хэрэгүүд дээр болохоор одоо яг адилхан ингээд shaken baby syndrome-оос болоод хүүхдээ алдсан хэрэг дээр хэрвээ ингээд ээж аавуудыг нь буруугүй гэд ингээд явуулчихаар дараа нь дахиад хүүхд төрүүлээд тэр нь бас өөхөх магадлал айгүй өндөр идэм байна. Тийм хэрэгүүд бас Англид айгүй олон гарч ирсэн юм байна. Тэгээд энээс цагдаа нар шүүхийн байгууллага сургамж аваад хэрвээ нэг удаа хүүхд нь ийм одоо төрөлтөөс болоод ээж аавын буруугаас болоод нас орчих юм бол 2 туудаа нь хүүхд төрсэн тохиолдолд тэр хүүхдийг заавал эцэг эхээс нь тусгаарлана гэдэг хууль хүртэл байгаад тэр хууль хэрэгждэг юм байна. Иймэрхүү хуулиуд ч юм уу ялангуяа задлан шинжилгээтэй холбогдлолтойгоор хуулийнхаа системийг сайжруулах иргэдэд зөв мэдээлэл өгөх гэдэг зүйл маш хэрэгтэй юм шиг санагдсан. Нэг Монголд л нэг задлан шинжилгээ шүүх хэмжлэхээр тэрнээс хол баймар юм шиг тийм нэг сэтгэл байдаг штэ бүгдээрээ нэг мухай газар гэсэн тийм биш гэдгийг бол амар ойлгох чухал юм функцтэй газар юм шиг байна. За тэгээд түрүүн бас тэгшээ хэлжсэн. Задлан шинжилгээний эмч нар маань ерөнхийдөө шүүх хурал дээр мэрэгжлийн гэрч гэдэг үүднээс их оролцдог байгаа. Тэгээд бас нэг тийм мэрэгжлийн гэрчээр оролцож хэд хоёр хэргийн талаар товчхон дуртай. Нэг хэрэг нь болохоор яг гэр бүлийнх нь ээжийнх нь найз тийм хөвшин эмэгтэй хүний хэрэг байсан байгаа. Тэгээд тухайн эмээ болохоор өөрийнхөө одоо олон жил эмчлүүлжсэн гэр бүлийн эмчтэй ингээд таалуулсан тийм хэрэг байсан. Тэгээд тэр эмч нь бол тэр эмээд ингээд морфиныг их хэмжээгээр их тунгаар тариад тэг зориудаар ингэж авсан. Гэтэ өөрөө болохоор энэ хүн өндөр наслтаас болоод өгсөн гэдгээд онш тогтооцсон тийм хэрэг байсан. Тэгээ задлан шинжилгээний дүнд болохоор энэ бол яг морфины овердоз буюу их тунгаар хэрэглэсэн байна. Дээрэс нь жирийн үе байсан бол өндөр наслтынх нь уншин зүв байна гэд өнгөрөөгөө ар гэрийнх нь задлан шинжилгээний хүсэл тавихгүй байсан байж магадгүй. Гэтэ энэ удаад бол задлан шинжилгээний хүсэл тавьсан. Яагаад гэхээр
тухайн эмчмэн serial killer буюу тийм олон хүнийг давтан ингэж алсан тийм гэмт хэрэгтэн байсан тогтоогдсон. Яаж вэ гэхээр айгүй тийм хөшөө хүмүүсийг эмчилдэг голдуу гэрээр нь очиж ингэж эмчилдэг эмч байсан юм байна л да. Тэгээд хөшөө хүмүүсийг ингээ бүр айгүй дотны хүн нь болоод найз нь болоод тэгээд өв хөрөнгөө айл болох одоо тэр эмчид үлдээх талаар нь ятгаад тэгээ гэрээслээ тухайн хөшөө хүмүүс ингээд за энэ эмчид би өв хөрөнгөө үлдээлээ тэдэн хувийг үлдээлээ ч гэх юм уу гэрээслээ өөрчлснийхэн дараахан удалгүй тухайн өвчтөнгүүд маань нас орчдөг байгаа. Тэгээд тэр нас орсон шалтгаанууд нь дандаа л хөшөлтөөс болсон гэдэг тиймэрхүү шалтгаанууд байсан. Тэгээд цагдаа нар с ิจ гтэй санагдаа судлаад үзэхэд бол энэ хүн ийм хэрэг үйлцэн нотлогдсон байгаа. Мэдээж хэрэг цагдаа нар зүгээр нотлох чадахгүй. Ийм задлан шинжилгээний эмч нарын тусламжтайгаар ингэж нотлсон байгаа. Тэгээ бас эмчнэр өөрсдөө юм хийн гэхээр бас аимшигтай санагдсан л та. За хоёр дахь бас нэг хэрэг нь болохоор одоо Shepherd эмч маань өөрөө нэг дүгнэлт гаргасан, задлан шинжилгээний дүгнэлт гаргасан. Тэгсэн чинь тэр дүгнэлтийг нь одоо шүүх хурлын эсрэг талын одоо задлан шинжээч нь өөр дүгнэлт гаргасан юм нэг хэрэг байгаа. Тэгээ тэр нь болохоор нэг салах гэжсэн эхнэр нөхөр байсан. Эхнэр нь нөхөртөөгөө ингээ муудалцаа байж байхдаа тэгээд одоо нөхөр нь ингээд эхнэрээ утгалсан юм байна л та. Тэгээ өөрийгөө бас хамгаалахын тулд нөхрөө утгалаад тэгээд алдсан юм хэрэг байсан. Тэгээд эмчийн дүгнэлтээс болохоор эхнэр нөхрийнхээ шарахыг аль алийг нь хараад энэ бол үнэхээр өөрийгөө хамгаалахын тулд нөхрөө утгалаад алдсан хэрэг байна гэж дүгнэлт гаргасан. Тэгсэн чинь нөгөө эсрэг талын задлан шинжээч нь болохоор үгүй энэ бол өөртөө үзүүлсэн тийм гэмтэл байна. Энэ бол нөхрийнх нь утгалсан хэрэг биш байна гэж хэлсэн. Тэгээд эмч доктор Shepherd болохоор өөрийнхөө зөв гэдгийг хоёр зүйлээр батлсан. Нэгдүгээрт нь болохоор энэ эмэгтэй бол утгалуулж байхдаа надад утгалуулж байгаа биш зүгээр ингээд гизрүүгээ цохиулж байгаа юм шиг мэдрэмж төрсөн гэж хэлсэн. Энэ бол тэр болгон хүмүүсийн мэдээд идэг зүйл биш. Тэрний юу гэхээр яг ингээд утгалуулж байхад зарим тохиолдолд үнэхээр ингээд утгалуулж байгаа биш цохиулж байгаа юм шиг мэдрэмж төрд юм байл та. Энийг бүр үнэхээр утгалуулж үзсэн зарим хүн л мэддэг тийм ховорхон зүйл өгдөг. Тэгэд энийг тэр эмэгтэй яаж мэдсэн байх вэ? Үнэхээр утгалуулсан болохоор л мэдсэн байж таараа гэж нэгдүгээр хэлсэн. Хоёрдугаарт нь болохоор нэг тохойныхоо хойдолд утгалуулад тэгээд нөгөө гараа бас адилхан утгалуулсан байсан. Тэгээд нэг гарынхын тохойн утгалуулсан байхад нөгөө гараа өөрөө гэмтэж чадахгүй. Тэгэхээр энэ бол ялцчгүй гадны гэмтэл байна өөрөө утгалж чадаагүй гэж ийм хоёр зүйлээр ингэж батлаад шүүхтэр нэлээд тэм том нотлогоо олгож оруулж исэн юм хэрэг байна. За тэгээд үүний дараа ерөөдөө 2000 он гарч эхлээд ерөөдөө DNA-гийн шинжилгээ бас одоо гэмтрийг идэвхлээд нэлээд бас тустай үүрэг гүйцэтгэж эхэлдэг байгаа. Түрүүний бүлэгдэр дурдж байсан Стивен Лоренс гэж 1993 онд амнасаа олцсон 18 настай байсан энэ өнгөт артай залуугийн цамцсан дээрээс нь DNA-гийн шинжилгээгээр нөгөө сэжиглэгдэжсэн 5 залуугийн 2-ных нь одоо DNA-г олцсон учраас 2 залуугийн буруутай бодлогож шоронд ингэж хийдэг байгаад энэ бол 2011 онд болсон зүйл. Тэгэхээр гэмт хэрэг гарснаас хойш бараг 20 жилийн дараа ингэж хийгдсэн байгаа. За тэгээд 2001 онд хамгийн анх түрүүнд ярьсан Marianas disaster буюу одоо Голландын хотын гол дотор болсон 51 хүний амнасыг залуухан хүмүүсийн амнасыг авч чадсан энэхүү том хэргийн сүүлийн final report буюу хамгийн сүүлийн тэр мэдээлэл нь гарч эхэлдэг байгаа. Ингээд цагдаагийн газраас хэлсэн нь болохоор яах аргагүй энэ гэмт хэрэг одоо осол гарсан байна. Тэгээд энд амиа үргэсэд болон амиа үргэсдийн төрөл төрөсд нь болохоор ерөнхийдөө хүн болон системийн алдааны одоо хохирогчд болсон байна гэж бүрэн ингэж түгэнсэн байгаа. Тэгэхээр тухайн үед ингээд л нэг 11 жилийн турш задлан шинжилгээний эмчийг буруутгаж ирсэн хүмүүсийг тодорхойлуулаагүй гэмэчлэг маш зүйлээр бурдж ирсэн ингээд нэг юм амардаг байгаа. Тэгээд энэ хугацаанд ерөнхийдөө доктор Ричард маань ерөнхийдөө юу хийж ирсэн бэ гэхлээр энэхүү томоохон осол аваарууд
террорист халдлагууд болоход ерөнхийдөө Лондон болон Англи улс бэлэн байна уу? Түүнийг ямар хөө байдлаар бид бэлтгэх ёстой вэ гэдэг зүйлийг нь бол өөрийнхөө хамт ажиллагчтайгаа нийлээд ийм бэлтгэлүүдийг хийж өгсөн байгаа. Тухайлбал Хедвард буюу Лондонгийн онгоцны бодол дээр олон хүн насварсан тохиолдолд тэдгээрийг хэрхэн байрлуулах, хэрхэн задлан шинжилгээх үү, ямар байдлаар дүүргэсдгийг одоо амьд гаргахгүй, шархсан хүмүүсийг хэрхэн одоо хааш айл эмнэлгүүд рүү гаргахгүй гэдэг юм ийм олон хүнийг хамаарсан гамшигын тохиолдлуудыг бас ингэж бэлдэж эхэлсэн байдаг. За ингээд яг энэ үеэр нь яг 2001 он гэхэд төрөнд хэлсэн нөгөө дэгийн дурцсан 3 галт тэрэг мөргөлдсөн ч гэдэг юм гих зэрэгтэй харьцуулахад ерөнхийдөө Английн нийтийн систем одоо нийтэн тээврийн систем нь бол нэлээд хамаагүй дэрсэн байдалтай байдаг. Яг энэ үеэр 2001 онд та бүхэн мэдж байгаа 2001 оны 9 сарын 11-ний халдлага Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотод болдог байгаа. За энэхүү халдлагыг гарсны дараа Ричард Шепард маань Англи улсыг төлөвлөд Англи улсаас амь өргөсдгийг очиж авах гэдэг ийм үүрэгтэйгээр Нью-Йорк хотод руу явдаг. Тэгээд Нью-Йорк хотод очиод Америкчуудыг хийж байгаа энэ задлан шинжилгээ хийж байгаа бүх арга барил процессыг хараад бол үнэхээр бас биширсэн маш сайн маш өндөр чанартай хийжсэн. Тэгээд хохирогчдыг болон нас барагчдыг бол төрхөн шуурхай тодорхойлоо ДНХ-г нь бас ингэж ДНХ-г нь тодорхойлжсэн. Ямар ч алдаа гарах боломжгүй маш сайн хийж байгааг нь харсан байгаа. За тэгээд энэ дундаас энэхүү Английн иргэдийг аваад ингээд явдаг. Гэхдээ энэ удаа болохоор өмнөх гол дээр болсон Ослоос цагдаагийнхан газрын суралцсан байсан учраас хамгийн түрүүнд задлан шинжилгээ хийхгүйгээр харин зөвхөн төрөл төрөсчний хэн байгааг нь яг тодруулж өгөх тийм identification буюу нас урагчтайг илрүүлэхтэй нэрийг нь тодорхойлох гэдэг энэ үйлдэлийг хийгээд аль болох хурдан төрөл төрөсчтэй нуулздаг байгаа. Үүний дараа дахиад 2002 онд Балид болсон Аль-Каидагийн зохион байгуулалт Аль-Каидагаар санхүүжигдсэн бас террорист халдлага болдог. Энэ чи 200-аад хүн бас амнасаа алдсан энэ террорист халдлага байгаа. Үүнд бас Англи улсын иргэдийг очиж авах зорилготойгоор дахиад доктор Шепард маань явж түүнээс яг болж байгаа процессыг хянаж зөв болж гэнэ гэх зэргийг хянах гэдэг үднээс очдог. Тэгээд яг олон улсын одоо Австрали, Шинэ Зеланд гэх хүн мэрэгчлэнүүд бас ирсэн байдаг. Тэгээд биенийгаа бүр мэддэг тийм олон улсын мэрэгчлэнүүд басан байсан учраас мань хүнийг майхан дотор орж ирэнгүүт нь шууд бэлий өгөөд ажиллах тийм төлөвлөгөө байсан боловч бэлий өгөөд за ажилдаа ор гэдэг. Ингээд 200-аад хүнийг халуун оронд маш хүнд нөхцөлтэйгээр ингэж задлан шинжилгээ хийгээд хүмүүсийг одоо тодорхойлох ийм ажилд оролцдог байгаа. За ингээд эдгээр зүйлээ болж байгаа хооронд ерөөдөө Англид ах энэ өөрийнх нь яг задлан шинжилгээтэй холбогдлолтой цагдаа холбогдлолтой энэ систем нь өөрчлөгдөж ирсэн. Тэр нь юу байсан бэ гэхээр өмнө хэлжсэн их сургуулиудад лекц уншаад тэнцээсээ салинждаг гэжсэн. Тэр нь их сургуулиуд шүүхийн задлан шинжилгээтэй холбогдлолтой энэ салбарыг бол санхүүж өгөхгүй, цалин өгөхгүй гэдэг ийм шийдвэртэй болж гисэн. Тэгэхээр өөрөлдвөл цагдаагийн байгууллагуудаас задлан шинжилгээ гаргахаар болох юм бол өсөл гарах юм бол цагдаагийн байгууллагууд өөртөө төлбөрөө төлөх болно гэдэг ийм шийдвэр болсон байгаа. Тэгэхээр өөрөлдвөл шүүхийн задлан шинжилгээний энэ хүн эмчийн хувьд бол орлогогүй болсон гэсэн. Тэгэхээр бас нэлийн тийм сонирн байдалтай болж ирсэн байгаа. За тэгээд энэ үед нь бас хувийнхан амьдралд нь юу тохиолдож байсан бэ гэхлээр их нэртэйгээ хамтдаа ерөнхийдөө Isle of Man гэдэг энэ Америкийн Англи улсад байдаг жижигхэн арал байдаг. Ерөнхийдөө бол нэлээд настай хүмүүс энэ бас амьдардаг тийм арал байгаа. Тэгээд тэнцээр нь байшаа уултаж яваад тэнцээр нь амьдрах уу гэдэг тийм бас зүйлийг бас ингэж бодож эхэлдэг. Тэгээд тэнцээр нь 2 жил их нэртэйгээ амьдардаг байгаа. За тэгээд энэ үед бас 1997 онд гүнж Дианагийн үхэлтээр бас ажилтдаг гэж хэлсэн. Тэгээд Франц улсад очиод бас энэхүү маш том энэ хэрэг дээр очиж ажиллаад тухайн үед болж исэн Францын талаас удирдах явуулсан задлан шинжилгээ хийж байгаа хүмүүсийг хянах, түүнийх нь үр дүнгийн яг зөв тодорхойлох гэх мэтлэн зүйлүүдийг бас хийдэг байгаа. Тэгээд Дианагийн өөрийнх нь бие цогцсон бол
англи руу шууд онгоцоор нисгээд өөр хүн задлан шилгээ хийсэн. Харин доктор Шепард болохоор Францд усад үлдээд тухайн үед машиныг нь жолоодж байсан хүний задлан шилгээг нь хянсан байгаа. Тэгээд хэдийгээр энэхүү задлан шилгээнд зөв явагдаж гин гэж бодсон боловч тухайн 2006 онд 900 хуудас репорт хамгийн сүүлд гаргасан боловч хүмүүс бас энэ бол аллах байсан одоо машины осол аваар байгаагүй гэдэг тийм нэг conspiracy бас хийсэн хүмүүс байсаар байсан. Гэхдээ ерөнхийдөө энэ 10-аад жилийн судалгааны дараа болохоор энэ бол зөвхөн машины аваар байсан гэдэг зүйл гачирсан байгаа. За ингээд энэ үед бол түрүүнд хэлсэн гэр бүл одоо их нартайгаа хамтдаа ерөнхийдөө ойлоо тэр хөвгчн настай хүмүүстэй байдаг газар ер нь тийшээ амьдрья гэд ажилласаа төр гардаг байгаа. Тэгээд ерөнхийдөө амралт аваад ингээд явж исэн боловч ерөнхийдөө ажил руугаа буцаж орох сонирхолтой болдог. Ингээд зүгээр сууж чаддгүй тий. Тэгээд буцаж ирдэг. Тэгээд 2 жилийн дараа буцаж ирэхэд бол ерөнхийдөө энэ шүүхийн задлан шинжилгээний байр байдал нэлээд бас өөрчлөгдсөн байдаг. Нэгдүгээрт нь болохоор нас урагчдын бол биеийн жин нэмэгдсэн байдаг. Нас урагчд ерөн тарган болсон байдаг. Нас урагчдын биеийн гаднах үзэмж байдал өөрчлөгдсөн байдаг. Жишээлбэл илүү их татуу тий өөрсдөр зурсан эсвэл өөрийгөө ингэж хохироосон хүмүүсээс залуухан хүмүүс нэмэгдсэн байдаг. Түүнээс гадна задлан шилгээний репорт гэж өмнө 3 хуудас бичдэг гэсэн бол одоо маш сайн тайлбарлаад нарийн бүх мэдээллийг бичээд дор хаяад 10 хуудас бичих хэрэгтэй гэдэг зүйл гарсан байдаг. Түүнээс гадна ДНХ-гийн шинжилгээг бас нэлээд хэрэг илрүүлэхэд их ашигладаг болсон байсан. Тэгээ түүнээс болоод хэргийн газар дээр болохоор бүх хүмүүс маск тий бүтэн ингээд том хувцас өмсөөд бүх зүйлээ баглаад орох шаардлагатай гих мэтлэн маш олон зүйлийг зөвшөөрсөн байдаг. За тэгээд энд бас хизээгээр ингээд буцаад ажил руугаа орсон боловч хувийн амьдралд нь бол нэг сайнар тийм зүйл эргээгүй. Тэгээд 30-аад жил ханасан Жен гэдэг эхнэрээсээ яхарахгүй салсан байгаа. Тэгээд маш харамсалтай байсан боловч өөрөөстэйгээ ер нь ойлгосон энэ ерөөдөө сайн одоо яг бодож байсан шиг нь болохгүй байна. Өөрөө бас ингээд сэтгэл санаагаа хаагаад байна гэдэг нь бас нөлөөсөн болов уу гэж бас өөрөө бичсэн байдаг. Ингээд 2008 онд дахин нэг Линда гэдэг бүсгүйтэй бас гэрэлсэн байгаа. Тэр нь болохоор бас нэг эмч байсан. Нэг конференцтэй танилцаад тэгээд хоёулаа нэг хэрэг дээр хамтран ажиллаж байсан. Тэгээд ерөнхийдөө сүүл рүү гэрэлдэг байгаа. За яг ингээд ажилдаа буцаж ирээд ажиллаж байх хооронд нь 60 настай болсон байгаа. Тэгээд 60 настай болсон байх үед нь өөрийнх нь нэг ажиллаж байсан хэргийг нь ерөнхий шүүхийн газраас энэ чи алдаа гаргасан байх магадaltaй юм биш үү гэдэг үүднээс тийм шалгалт явуулж эхэлдэг. Өөрөөр хэлбэл энэ нь болохоор General Medical Council гэдэг ерөөдөө ийм ангаахын ийм одоо шүүх гэсэн үг. Тэгээд дотор нь юу болж байгааг мэддэггүй, яагаад тэгж дурдгдсан ч мэддэггүй гэх мэтчлэн хэрвээ энэ хідэр алдаа гаргасан гэдг нь хэрвээ тодорхой болох юм бол өөрийнхөө насаараа бүхэл насаараа ажилласан энэхүү ажил нь бүгд дуусаад эмчийн эрхийн хасгуулаа тэгээ хамгийн сүлд ингээд хэрэгтэн болоод дуусах ийм одоо шалгалт мань хүн дээр орж ирдэг байгаа. Тэгээд түүнээсээ болоод ч юм ер нь сэтгэл санаагаар маш ундаг. Тэгээд 2018 онд бас post-traumatic disorderтэй болдог байгаа. Гэтэ азар энэ өөрийн шалгаж байсан хэрэг нь бол хэрэгсэхгүй болоод тэгээд буцаад ажиллах чадвартай болдог. Тэгээд 2016 онд түрүүнд хэлсэн сэтгэл санааны эмгэгтэй болохдоо өөрөө яг юу гэж хэлсэн бэ гэх юм бол дэгийн хамгийн анх эхэлжсэн 23 мянган хүний задлан шинжилгээ хийсэн юм хүн байгаа. Тэгэхээр өдөр болгон хийдэг байсан. Тэгэхээр өөрөө хэлсэн болохоор миний сэтгэл санааны гуниглал энэ байдал бол эдгээр хүмүүстэй ямар ч холбоогүй маа. Гол шалтгаан нь болох юм бол хүн хүндээ хүнлэг байгаагүй маш олон алга үлдэж байгаа. Инээс шалтгаан бас юм а гэж бас өөрөө ярьдаг байгаа. Тэгээд энэхүү номыг бичсэн шалтгаан нь бас энэ сэтгэл санааны стресснээс гарсан бас нэг юм төрлийн эмчилгээ бас хон гэж хэлдэг. Тэгээд сүүлд нь багаар сайжирсаар байгаад 2 жилийн дараа буцаад ажилдаа ороод тэгээд яг л өмнөх шигээ хамгийн буцаж орохсон тэр үедээ бол ингээд гарын чичирчсэн боловч буцаад л яг
ширээн дээр тэр задлан шилжих хийж байгаа хүнийг хүндлээд тэр хүний төлөө яг зөв шудраг зүйлийг гаргахын төлөө хүн болгоныг яг өөрөө сэтгэл санаагийн тавиад хүндэтгээд яг харцдаг тэр чигээрээ яг ингэж харцаж эхлээд за ингээд намаа ерөнхийдөө тусдаг байгаамаа. За ер нь бол нэлээд хүнд ном байсан. Гэхдээ битэрт айгүй олон зүйлийг шинээр бидний мэдтгүү салбарыг нээж өгсөн болов. Тэгээ бас өмнө битэр Стивен Хокинг ном уншихдаа байгалийн шинжилгээ ухааны номнуудыг бид нар түлхүүн уншнаа гэж амласан ясаар энэ удаад анагаахын шинжилгээ ухааны төрлийн ном уншлаа. Тэгээ сансныг бодоход бол айгүй энгийн үгээр бичигдсэн тий. Тэгээд олон сонирхолтой хэрэггүй сурах зүйл ихтэй тий ном байсан. Тэгээд задлан шинжилгээ гэдэг маань бидний бодож байгаа шал өөр. Тэгээд нас барагчдын ар гэр болон анагаах ухаан цаашлаад хууль тогтоомж гээд олон зүйлд маш их үр дүнтэй тийм ач холбогдолтой зүйлүүддэг гэдгийг бол ойлголоо. За тэгээд зарим нэг эмнэлгийн холбогдолтой зүйлүүдийг хэрэг буруу ярьсан байвал уучлаарай. Тэгтээ аль болох зөв ярихыг бид нар хичээсэн. Тэгээд бас дэгийн сая хийсэнчлэн задлан шинжилгээнээс авахгүйлаад тэгээд тухайн үсэд болж байгаа үхлийн шалтгаан ч гэдэг юм уу статистик тоо баримтууд бас гарч ирдэг. Түүнээс болоод одоо тухайн улс ямар одоо өвчнөд илүү төлхөө анхаалаа хандуулах уу, ямар өвчин нэрвэгдээд байна гэх мэтчлэн тий нийгмийн эрүүл мэндтэй холбогдлолтой ямар зүйл бодлоготой оруулах шаардлагатай гэдэг маш чухал зүйл байдаг учраас энэ зүйлийг нь бас ойлгож авлаа. Тэгээд эндээс айх хэрэггүй байна. Шинжлэх ухаан гэдэг талдаас нь харах юм бол эн чинь бас тийм муухай хүн болгоны нөгөө нэг бүүлжсгэмэр агуулсгэмэр зүйл биш үү юм байна гэдгийг бас ойлгож авсан байгаа. Тэгээд яг нөгөө нэг одоо ойр дотныхан ч юм уу эсвэл хамаатан саднаас төгөдөнд гар цохиролтой уучраагүй хүн гэж байдгүй бах тий. Битэр ч гэсэн сайхан бас 10 жилийнхаа одоо найзыг алдсан байгаа харамсалтайгаар задлан шинжилгээ гэдэг маань тухайн хүний тий хэрхэн өд басан талаар асар их мэдээллийг өгдөг. Тэр нь эргээд ар гэрийнхэн бол найз нөхдөд нь маш их тийм тусламж болдог гэдгийг бол номог уншиж байхдаа аягүй сайн ойлгосон. Тэгэхээр хэрвээ та нар сонголт таагаад өд болгос их чинь задлан шинжилгүү гэд ингээд асуух юм бол бит хоёрын зүгээс юу зөвлөх вэ гэхээр задлан шинжилүүлээрээ энэ бол та нар ч гэсэн бусдад ч гэсэн хэрэгтэй зүйл шүү гэж хэлмээр байна. За тэгээд энэ удаагийнхаа дугаарыг өндөрлөе. Тэгээд дугаараа өндөрлөхөөс өмнө бас манай энэ удаагийн дугаарыг ивент гэсэн спонсор Think Pharma-га хэлэх ёстой баг. Эрүүл амьдралын хэв маяг түгээцгээ эрүүл мэндийн чанарыг хэмлэгч подкастын ивент тэтгэгч Think Pharma байлаа. За тэгээд нэлээд хүндхэн дугаар болсон байх. Тэгээд гэхдээ бидний бас мэдих ёстой сэдв байсан болов уу гэж бодож байна. Тэгээд энэ удаагийн дугаар нь бас таалагдсан болов уу гэж та бүхэнд бодож байна. За тэгээд дараагийнхаа дугаараар уулзлаа. Тэр баяртай.